Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Шинэ дугаараа минь хүргэе. Шинэ дугаараар уулзахдаа таатай байна. Тийм. За өнөөдөр бид хоёр Аратны Арслан гэдэг кино сонгосон байгаа. За киноныхаа түүхээс товч ярих юм бол кино маань 1994 онд хийгдсэн юм байна. 30 жилийн өмнө хийгдсэн. Тэгээд хамгийн сонирхолтой юм нь Гамлетаас сэтгүүлсэн юм кино юм байна. Оо за тэр нь өөрөөр хэлбэл дэлхийн сонгодог буюу маш том агуулгыг тий to be or not to be одоо оршин байх уу байхгүй тухай бүхэл шахацлын тухай тий бүр ингээ гоныг цөхрөл бүр ингээ цөл твтж байгаа тухай ийм том агуулгыг хүүхэд гэж голлохгүйгээр тухайн үеийн тэр бүтээлчд хийжээ. Тэгээ Гамлет болохоор 1600 оны зохиол юм байна. Тэгээд энэ бол 400-500 жил ингээд хүний хүндрэлтний түүхэнд ингээ явсаар байгаа ийм одоо мундаг сэдв юм байна л да. Тэгэхээр энийг бол ингээд хүүхэд гэлтгүү одоо хинт ч ойлгомжтойгоор алаан хідан амар юмнууд ингэж төрсөлгүйгээр маш гоё мюзикл хэлбэрээр ингэж бүтээсэн олон шагналтай одоо Hakuna Matata, Can You Feel the Love Tonight Elton John тий маш гоё дуу мунтай ийм одоо шилдэг уран бүтээл байна. Тэгэд энэ Гамлеттэй холбоотой сэтгүүлсэн дөрүүд дээр бас нэмээд ярьж өгье яг дөрүүдийг ингээ харьцуулаад тэрнээс гадна Симбагийн нэг гоё хэсэг нь надад тэр гоё агуулгыг ийм ширэнгэн амьдралтай ялангуяа ийм Аратны амьдралтай холбосон нь маш сонирхолтой гоё санагдсан. Яагаад тэгэхээр нөгөө амьдрал гэдэг чинь зүгээр нэг үлбийгээ сулбайгаад байж ядаггүй. Бүхэл юмаа тэнд хүмүүс гаргаж идэг, тэмцэж идэг, бүр ингээ цөхрөөд хөвтж идэг те. Энэ нэг юм дээр чинь гуниг готрол гэдэг юмыг те өгөөд харин тэрийг ингээ дотроо боловсруулад, бодоод, шаналаад, өөрөөрөө өвдөөд, идэгрээд ингээд гардаг гэдэг юм гой санааг агуулсан. Тэгээ хүүхдийн кино гэдэг нэг юм шүдэ увай, тоглоомын хурай биш. Ингээд тэр том агуулгыг өгсөн гэдэг нь гоё санагдсан. Тийсэн. Сая үзэхэд бол ингэж санагдсан байх. Тийсэн. Сая үзэхэд тэгж санагдсан. Анх энэ киног үзсэн. Би одоо ингэж анх яаж исэн бэ, одоо яаж исэн бэ гэдээ яриад байсан. Тэгэхээр ер нь бид нэр ингэж одоо зураг үзэхэд ч вэ, кино үзэхэд ч вэ, одоо нөө сэтгэл зүйчдийн ашигладаг зөвлөл картууд гэдэг чинь янз бүрийн зураг карт үзүүлж байгаа. За энэ дээр та ингээд өөрийнхөө сэтгэл бодлыг ярина уу гэдэг. Тэрэн шиг одоо ингээд кино үзэхэд ч бэ, ямар нэгэн дуу сонсоход ч бэ бид нэр ингээд тухайн тэр цаг мөчтөө хамаарат янз бүрээр тэр өөрөө хөдөөж аваад дотроо янз бүрийн байдлаар одоо инсайт хийж гэж нэг юм ухаарч үлддэг байх нь л те. Тэгэхээр тэрийг би нөө өмнө нь яаж исэн бэ гэж ярьж байгаа нь өмнө нь бид нэг юм олоод ингээд мэдхтэй нэг төрлийн ихтгэл үнэмшилтэй болцсон дээ, нэг төрлийн ойлголт авсан байгаа. Тэгээ тэр чигтээ ингээд удаан явж байгаад одоо дахиад нэг үзгээд дахиад нэг өөрөөр харах гэдэг шүү дээ. Арай өөрөөр. Тэр өмнө нь юу гэж бодож исэн бэ энэ киног үзээд энэ киноноос юу авч үлдсэн байж магадгүй вэ? Тийм. Одоо өмнө нь бит хоёр дандаа юм одоо насанд хүрсэн том хүний ингээд уран сайхны кино үзчихсэн шүү дээ. Энэ удаа юм animation, motion movie үзлээ. Тэгэхэд энэ өмнө нь бараг энэ юмыг ойлгоцсон байсан байна. Одоо энэ сорвт яадаг уу те? Сорвт ямар хүн бөө? Аав нь яадаг уу? Ноно найз нь юу вэ гэд ингээд үзэхэд яг тэр агуулгыг айгүй сонирхолтой нь хичнээн жоохон үзсэн ч гэсэн тэр одоо хийцээрээ тэр агуулгаар ч юм мэдгүй те. Энийг бол илүү ингээд ойлгоцсон байсан байгаа даа. Тэгэхээр тэр хүний одоо тал тухамсарт ч юм уу юунд чинь те жоохон байх тусмаа ингээд хүрсэн байсан байж магадгүй. Тэгээ сая бол би ерөнхийд ингээд агуулгыг мэдж байгаа. Гэхдээ маш олон жил үзээгүй байжаад үзэхэд бол яг л ингэдэг гэдэг ийм танил ийм хугтгаануудыг та ингэж уулзчихсан. Тэр нь бас маш сонирхолтой санагдчих байсан шүү. Надад болохоор жоох ингэсэн. Би өмнө нь үзэхдээ энэ киног ер нь юуны тухай кино вэ гэж бодсон гэхлээр хаан ширээний төлөөх тэмцэлдээний тухай кино л бид ерөнхийдөө ойлгосон баг. Одоо нэг эрх мэдлийн төлөө юм уу тий. Ер нь бол хаан ширээний төлөөх тэмцэлдэж байгаа тийм кино гэдэг талаас нь ойлгосон юм билээ. Тэгээд тэр өмнө нь үзэж байхад надад нөө хамгийн их ингээд
зүрхэнд үлдсэн хэсэг бол тэр нөгөө нэг аав нь үхээд ингээд аав нэг юм газар хөвтцэн. Тэгээ нөгөөг чинь ингээд аавгаа очиод ингээд ааваа босоод сэрэж гэсэн юм ба тэгжсэн ингээд нэг гарын ингээд сөхөд гар доор нараад хөвтдөг штэ өөрөө. Яг тэр хэсгийг би ингээд амар үзээд би айгу жоох хүүхдтэй үйлжсэн аахгүй. Тэгээ яана ингээд ийм жоохноос аавгүй ингээд үлдчихлээ одоо ингээд гэрээсээ цогтаачлаа тэг гэргүүч болчлаа аав ээжгүүч болчлаа ингээд яана гэж тэгж одоо бодож үзчихсэн. Тэгээд ойлгосон биз дээ. Тэнгүүтээ сорвт ямар муухай юм бэ гэдэг талаас нь л үзсэн байна. Сая үзэхдээ болохоор би хүнд ер нь одоо тэг бүхэл юмд ингээд хүнд зовлон тулгарх юм байна. Тэрийг сураад гарах нь чухал юм байна. Даваад гарах нь чухал юм байна. Тэр нэг юм зовлон бол хэрвээ зовлон гэж харуул зовлон л юм байна. Зовлонг даваад гарсны дараа энэ бол ингээд шат ахихтай ингээд юу юм бэ гэдгийг тэр нөгөө нэг сүүлд нь нөгөө сармагчин гарч ирээд нэг автаа нуулзуулдаг штеп. Тэгээ нэг толгоор нь ингээд нэг модоор цогтдаг. Тэр хэсэг надад сая үзэхэд бол хамгийн их таалагдлаа. Өмнө нь бол тэр аавынхаа нэг доор ороод өвчсөн хэсэг хамгийн их толгойд ингээд тэр юм үлдсэн байсан бол сая ингээд үзээд дуусны дараа надад тэр эхлээд толгоор нэг цогж байгаа юм сармагчин. Тэгэнгүүтээ Симба бол ингээд өнгөрсөн. Энэ бол ингээд одоо юу штэ би бол алдсан штэ алдаа ингээд яалтчгүй алдаа хийцэн одоо тэгээд ингээд шаналаад ахтан толгороо цохоод тэгээд хоёр дахь удаа цох гэсэн чинь Симба цухтааж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр чи одоо алдаанаасаа сурцсан байна. Одоо сурцсан учраас одоо муун хий гэдэг үг хэлдэг байхгүй юу. Яг тэр хэсэг дээр би энэ киноны бас нэг өөр одоо утга нь өнөөдрийн миний насан дээр ирээд ингээд харахад бол амьдралгүй алдаагүй амьдрал байхгүй тий. Зовлонгүй амьдрал байхгүй. Тэр болгонд ингээд сэтгэлээр унаа сэтгэл гутраад ингээд мяарад ингээд хим байгаа маштаад ингээд явах биш. Тэрнээс сураад ингээд glow up хийгээд явах нь чухлаа гэдэг мессежийг би хүүхэд байхдаа бол анзаараагүй үлдээсэн байна гэдгийг сая харсан. Яг тэр зовлон гэдэг дээр би бас гайхсан баг. Тэгээд Шекспирийн зохиол гээд би бас сонгодгуудыг утгартай юм шиг тий дандаа л ингээл үхээл тий. Гамлет бас үхэж дуусна юм лээ. Тэгтээ яг шудраг усыг тогтоогоод ингээд үхэх гээд бодоодсэн чи ер нь хүн жаргалтай байгаа л эвлнэх тэгж дотроо ороод зөвхрөөл одоо үхэцэхэл ингээл амьдралын тухай тунгаагаал ингэж бодохгүй. Тийм учраас энэ их уу гашуу тий энэ юм чинь ингэж гаргадаг юм байна. Тэрийг ингээд наваа зохиолчд хэдэн 100 жилээр шигшээдээд үлдсэн байгаа энэ зохиолчд чинь ингэж гаргаж ирд юм байна. Дээрээс нь Шекспир яг бит хоёрын жанр юм лээ. Тэр нөгөө сэтгэл зүй яриад байгаа шүү. Шекспир бит хоёрын жанр юм уу? Хоёулаа тэрний жанр юм уу? Шекспир тэр арай. Яг Шекспирийн тухайд бит хоёр зүгээр цааш бас ингэж сонголттой яриул. Энэ хүн ингээд энэ үний сэтгэлийн гүн юу болдог те. Гүндээ энэ хүн яаж унаад байгаа, цөхрөөд байгаа. Ихнээс болоод ингээд тухайн одоо ингээд Английн хаан ширээл бас байсан байц. Тэн дээр яг л өнөөдрийн бидний нийгэм шиг ёс суртахуунгүй те шудраг биш. Ингээд бүр ёо гэж бодмоор амар юмнуудыг тэр хүн мэдэрсэн болоод тэгтлээх бодож битсэн баг. Дээрээс нь Гамлетийн тэр үйлдэл болгоны ард философи байдаг гинэ. Энэ ингээд маш анхааралтай ингээд сайн үзэхгүй бол тэрийг ингээд орхигдуулцдаг. Сим болохоор эсэргээрээ хөгжөлтэйгээр те тэр нэг юунуудыг ингээд гой зөөллөөд гоёор хийцэн энэ кино юм лээ. Тэгээ дээрээс нь тэр ёс суртахуун гэдэг дээр сорвтыг тэгж утсан. Зүгээр л хүнийг ингээд хороочи тий, авчи, булаачи гэдэг сэтгэлгээ хүний амьдралд байтугай араатны сүрэгтч муухай баймар юм үйлдэл байгаа байхгүй юу. Тэгээд энэс ингээ хамгийн гүн үлдсэн одоо хүртэл бодоол байгаа юм. Ингээ ер нь бодоол гэдэг юм байна. Аюу сан Шекспир яасан юм бол, Сорвт яасан юм бол, Симба яаж холбогдчих вэ гэдэг бодогдуулаад идэм байна ялцчихгүй. Тэгэхээр Сорвт бол Сорвтоос би юу харсан бэ гэхээр хүн зүгээр л хин нэгэнд одоо хорын бодолгүй, муу санаагүй, хов живийн юмгүй, хорон санаагүй байх нь өөрөө ямар гоё юм юутай гигэн цагаан одоо буянтай тийм хэрэг вэ, өглөгтэй хэрэг вэ гэдгийг Тэгвэл яг зүгээр шууд сорвтоос эхлэе. Нэгэн сорвтыг яриад эхэлж байгаа юм чинь. Сорвтоос эхлэе. Сорвтод ер нь юу тохиолдсон бэ? Сорвт яагаад тийм бэ? Тэ сорвтыг одоо ингээд талаас ингээд яриул. Одоо сорвт сэтгэл зүйн хувьд ямар дөрвөө? Тий. Чамд юу гэж бодогдсон бэ? Сорвт яг нэг юм Симбаг явуулах хөөгөө явуулчаад
Тэгээд аавынх нь оронд суцсан байдаг ш хаан ширээ суцсан. Тэгж яхад тэрийг ингээд шууч хүртэл хүлэн зөвшөөрдөг штэ тий. Хажуудах нөгөө заазан. Гээд ботхоор тэгснэ ингээд шорвт ингээд шүд мэдээ ухцсан заяа. Тэгээд ингээд зүгээр л тэрний нэрийг авсан болохоос ш тэрийг жинхнээс авч чадаагүй. Тэгээд хүн юм ч юм уу тий. Одоо ер нь хүн гэж бодсон тий. Ийм шунхай. Зүгээр л өөрийнхөө нэг юм жижигхэн хомхой сэтгэлийг гарах гэж бүхэл бүтэн хүний амьдрал нэг гэр бүл нэг улс орныг хохирож чаддаг юм байна. Тэр нь бол яг тэр нэг өөрийгөө тэр нэг гүйцэлдүүлэх гэсэн магадгүй дутуугийн ч юм уу те ийм юмыг дүрийг гаргаж байгаа юм болов. Яавал сорвч шиг болох вэ? Хүмүүс яасан хүн ерөн сорвч шиг болчих бол. Тэрэн дээр тэр бол тэгэл бас нөгөө Симбагийн гэр бүлээс л хамааралтай болоо гэж үзэж байна. Бас хүмүүжлтэй. Симбагийн гэр бол угаасаа авслангуудын гэр бүл. Сорвт яаж өссөн хүмүүжсэн одоо тэр хүн тийм одоо жоохон төрөө тэгээд ямар нэг байдлаар тийм болсон л баг. Тэр нь бас нэг юм буруу байгаа л баг тий. Гэтэл Симба болохоор багаас нь чи хаан шүү гэл ингээд шувуу хүртэл анааш хүртэл бөхөөгөл ингээд өөрөөр хэлбэл тэр одоо кодлцсон ба штэ тий. Чи нийтлээ явах хэрэгтэй шүү гэ. Бас ингээ гэр бүлээс нь өгсөн өв гэх юм уу те. Тэр хүнд өгөгдсөн тэр мэдээлэл нь тэгэж өгсөн болохоор бас магадгүй тийм болсон баг. Гэтэл сорвтыг чи юм шүү тийм шүү. Чи болвол те нэг мөө хааны хажуудах тэ хаан биш шүү чи гэдэг ч юм уу юм жөтөөг одоо ата жөтөөгөр өсгсөн ч юм уу те. Тиймэрхүү бэкграунд бас байж магадгүй гэж бодсон. Яг одоо ер нь бол яг цаад санаа нь бол яг энэ. Тэнгүүд одоо ингэ тийм байл сэтгэл зүйн талаас нь тайлбарлах юм бол хүн болгонд одоо нэг гэгээтэй сайхан зан гэж байдаг шиг хүн болгонд сөрөг муу зан бас байдаг. Их бага хэмжээгээр байдаг. За би хүний одоо сэтгэл зүйн онцлогийг ингээд олон төрөлд хуваадаг. За Big 5 гэдэг одоо гэгээтэй дандаа юм сайн талаар энэ зүгээр нэг л төрлийн хуваалтан шүү. За янз бүрээр одоо Big 5 дээр болохоор голцоод дандаа сайн талууд нь байдаг. Тэнгүүд Dark 4 одоо сүдэр 4 гэдэг ингээд хүн одоо хүний муу зан чанарыг харуулдаг дөрвөн зам байдаг. За энэ нь болохоор хүн болгонд ихээсээ баг хүртэл ингээ янз бүр байдаг. Тэгээд дээрэс нь нэг хэн байдгүй ингээд хослох маягаар тэг зарим хүнд нэг нь зарим хүнд хоёр нь зарим нь гуруулаа дөрвөлж байх тохиолдлууд байдаг. За тэгээ энэ дөрөвт юу байдаг вэ гэхлээр тэгээ манай сорвтод энэний одоо ажил нь байгаад байна вэ? Тэгээд манай сорвтод байхдаа ямар шүү одоо тий хэмжээтэй байгаад ах шиг байна вэ гэдэг дээр яриа за. За жишээлх юм бол хамгийн их яригддаг нарциссист гэж яригддаг тийм. Нарциссист монголоор бол бардамнал гэж хэлж байгаа. Бардамнал нь нөгөө өөртөө ихтэй байхаас бол тис ялгаатай. Тий. За өшөө дэлгэрүүлээд ярив. Дараагийнх нь болохоор макиавелизм гэж байгаа. Макиавелизм нь болохоор ерөнхийдөө болвол тийм олон нүртэй маягийн энд ч таалагдах гал тэнд ч таалагдах гал тэнд ч таалагдах гал тэгээ жоохон тийм шудраг биштэй нэг юм одоо худлаа хэлж чадах үйц гэсэн үг байхгүй юу? Одоо тийм нийгмийн ёс суртахуунаас гажууд ингээд бүхэн таалагдах гэдэг ингээд явах чадвартай. Ер нь бол их бага одоо насан турш хүмүүст их бага хэмжээгээр байж л байдаг. Ер нь бүгдэнд нь л байдаг. Хүүхдүүд ч гэсэн заримдаа тийм тохиолдол байдаг шүү дээ, тий. За дараа нь болохоор психопат гэж байгаа. Психопат нь болохоор ямар төрлийн одоо тийм сөрөг сүдрийн зан үйлдэл гэх зан аршин бэ гэхэлэр одоо нэг огцон мууртай хүмүүс байдаг шүү дээ. Эл хажуугаар нэг машин ингээл сигналдаа л нэг жоохон эвгүй гараад явчихсан. Энэ муу ёстой гэж араас нь очиод хэрэлтэл задлах гол мөргөлдөчихгүй л ингээл дайраад идэх те. Зүгээр санамсаагүй жоохон чихэлдэл мөрлөөл өнгөрч чи юм уу юм бэ гэж босоод ирдэг те. Тиймэрхүү төрлийн одоо зан характер психопат гэж байдаг. За тэгээ сүүлийнх нь болохоор сүүл шинээр нэмэгдсэн юм бэлээ. Тэр нь болохоор нөгөө садист хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар болохоор яадаг гэхээр бусдад атаархдаг. Ер нь бол атаархал ард нь их нугдж байдаг. Тэгээд тийм хүмүүс болохоор бусдын зовлонтой зовлонгоор одоо сэтгэл хандаг гэх юм уу да. Бусад хүн ингээд сэтгэлийн шарахтай юм уу те юм муу байгааг харж одоо өөрөө тайвширдаг гэсэн үг. Тэгээ ийм одоо төрлийн зангууд хүн болгонд их бага хэмжээгээр байдаг. Тэгээд энэ нь ингээд одоо нормал хэмжээнээс гэх юм уу да те ингээд хитрхи ихтэй эхлэхлээрээ бүр юм сэтгцийн эмгэгийн түвшинд очдог.
Тэгээ энэ сэтгцийн эмгэг гэдэг маань юу ягаад эмгэг гэж байгаа вэ гэхлээр эмгэг төвшөнд очичхороо тархины үйл ажиллагаанд нөлөөлөд ингээд нөгөө нэг одоо нийгмийн одоо харилцаан дотор харилцахад асуудалтай болоод өөрийгөө таньж ойлгоход асуудалтай болоод тий ингээд ирэхээр тархины бүтцийн асуудалт ч гэсэн өөрчлөлт ороод ингээд эхэлдэг. Арга өвчин. Тэрийг эмгэг гэж одоо тэгээд эмгэг гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг нөгөө эмгэгийн төвшөнд очичхоор бол ер нь тэгээд эмч онш тавьдаг. Сэтгцийн эмчнэр онш тавиад ингээ одоо эмнэл хэрэгтэй болоод эхэлж штэ тий. Тэгэхээр ийм хэмжээнд хүрдэг. Тэгэхээр нас одоо энэ дотроо бол би сорвтыг тийм нарциссист төрлийн тий. Яа тэгээд яг одоо сэтгэл зүйч хүний хувьд бол энэ яг ингээд ийм эмгэгтэй гэж хэлж болохгүй. Тэрийг одоо мэдгүй тий. 100% одоо тэгж хэлэх эрх нь байхгүй. Тэгэхээр ер нь бол тийм байх магадлалтай юм байна. Тэр дотор одоо тэр саяны дөрөв дотор амар оош тавьсан байж тийм үү одоо түгээмэл тэр бардамнах эмгэгтэй байх магадлалтай нарциссист хүн байх магадлалтай. Тэгэхээр нарциссист нь юунаас одоо ямар ялгаатай юм гэхлээр бусдаас одоо түрүүн хэлсэн шүү дээ. Өөртөө ихтэй байдлаас ямар ялгаатай вэ гэхлээр өөртөө ихтэй хүн чинь өөрийнхөө бодит байгааг яг тэр хэмжээнд нь үнэлдэг. Тэгээд бусдаас дутагдал сонсох те бусдаас шүүмж сонсохдоо эмзэглдэггүй. Яг гэвэл өөртөө ихтэй юм чинь тэрийг яг ингээд энэ бол сайжруулах хэрэгтэй. Энийг би сайжруулах чадна, сайжруулъя гэдэг дээр ингээд фокуслаад ингээд явж чаддаг бол нарциссистууд болохоор эсэргээрээ яг үнэндээ дотроо бол айгүй зөрчилтэй, дотроо бол айгүй өөрийгөө сул доройгоор мэдэрдэг. Тэгэхдээ тэрийгээ нууж халахын тулд гаднаа айгүй өөртөө ихтэй бардам юм шиг одоо ингээд харагддаг. Тэгээд харагдахыг хүсдэг. Тэгээд одоо тийм бардамнал нь дэмтсэн одоо хитрхи бие төвтэй одоо хорвоо ертөнцийн яг төв нь одоо бие юм шиг ажилтдаг. Тийм төрлийн хүмүүс байдаг. Тэгээ тийм төрлийн хүмүүст одоо урвах жишээ нь айгүй илбэг байдаг. Ягаад гэвэл ердөөсөө бусад хүн эмпатист гэл байдаггүй. Бусад одоо хүний зовлон шаналл тэ өхөл хаагцал тэр ердөө сонирн биш. Би л болж ивэл бусд нь хамаагүй гэдэг характертай. Тэгээд бусад хүний үзэл бодол бас хамаагүй. Миний л зөв. Тэгээд одоо сүүлд тэр дүр дээр зөндөө ингээд хүмүүс сүүлд нь тэр нөгөө нэг ээж нь одоо бид нарт хоолунд байхгүй болчлоо. Одоо эндээс нөхөхгүй болохгүй гэдэг дээр ч гэсэн чинь тэгээд тэгсэн чинь уурладаг штэ. Үгүй би миний л зөв гэд. Тэгээд дараагийн нэг юу нь болохоор савд дээр хамгийн их хэлэрдэг юм бол Муфаса гэдэг нэрийг сонслоо л бүр ингээд байж чаддаг. Триггердэл уурладаг бүр ингээл тэрийг ч зодоол энийг ч алгадаад ингээл одоо тэр чоннууд ч гэсэн Муфаса гэж хэлж байгаа л. Тэр цөөр чоннууд ч гэсэн ингээл Муфасагийн үед арай ч юм байгаагүй гэж хэлчихээр ингээл уурж басч ирээл. Тэр Симбагийн ээж нь ингээд Муфасагийн чи талдан чүрхгүй гэж хэлцэнгүүт ингээл уурж басч ирээл. Тэгээд ингээд ер нь тийм байдаг. Тэгээ манипуляц хийх чадвар айгу сайтай. Тэгэнгүүт нөгөөд нэг одоо тэнд яаж Муфасаг манипуляц хийгээд тэр ухаан мэдрэлгүй хүүрөнд гүйлгэж जैन те. Яаж Симбаг манипуляц хийж чадчихжээ. Яаж өөр чонуудыг манипуляц нэг гоё тайлбарлаад өгөөч. Манипуляц гэдгийг бас зарим нь хүмүүс мэдгүй байна шүү дээ. Манипуляц гэдэг чинь ер нь бол одоо нөгөө эсрэг талынхаа сэтгэл хөдлөлтөд дөрөөлөд өөрөө хүссэн хүсэлтэд хүрж байгаа л үйлдэл байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо бараг арга зал шүү. Тий, арга зал. Одоо gaslight гэдээ бас ярьдаг шүү. Тэрнээс ямар ялгаатай вэ? Тэр болохоор нөгөө эсрэг дүрээ буруутай мэдрүүлээд тэгээд бүх юмны буруут нь эсрэг дүр нь байсан юм шиг болгоод өөрөө ингээд тусаас зүгээр гардаг тийм төрөл. Манипуляц болохоор сэтгэл хөдлөл дээр нь тоглоод тэгээд өөрийнхөө одоо хүссэн юмыг олж авдаг тийм ялгаан дэр байхгүй. Тэгэнгүүт одоо ямар хүн тийм сэтгэл хөдлөлтөө автаад ийм хүний одоо удирдлага руу ингээд гүгэд орчиж чинь тий. Симбол угаасаа жоох хөвгтлөхөр ингээд сорвтын ерөөл ингээд янз бүрээр манипуляц болж байгаа тий. Ахаа гэл ингэж. Гэтэл Муфаса урт манипуляц болчихж байгаа шүү дээ. Тий. Тэдний яг дараа нь Муфасаг ярих үедээ яриа тий. За сорвтыг бол ерөнхийдөө ингэж харж байгаа. За тэгээд сорвт дээр нэмээд хэлэх түрүүний нөгөө чи ярьсан шүү дээ. Яагаад сорвт юм болчихвоо гэдэг дээр тий. Яагаад нарциссист болчихвоо. Тэнгүүд нөгөө цаанаасаа өөрийгөө сул дорой гэж мэдрээд байгаа байхгүй. Хоёр янзаар одоо нөлөөлөх боломжтой гэж үздэг. Нэг нь болохоор багаас нь
хит байгаас нь өндрөө үнэлэл чи өстө мундаг чи бол бүхний эзэн чи бол бүхний тэ хаан чи өстө супер гэд ингээд хар хүн өөрийгөө үнэлэх хүндэмж нь хутлаа болоод одоо тэнд нь гажуудл үсээд тэгээд ингээд бийл гэдэг болчихж байгаа байхгүй. А нөгөө хэсэг нь болохоор багаас нь үл ошоогоод үл тоогоод чи бол яг хоёрдугаарт те гол нь энэ ах чинь хаан чи бол яг зүгээр ингээд нэг лээ угаасаа чадахгүй чи угаасаа хизээж хаан биш те тийм юм чинь ингээд хар нөгөө тоогдохын тулд биегээ харуулж ижил нэг би энд байна намайг хараач намайг тоогооч гэж тэр тэгсээр хагаад тэгээд тийм болох эрсдэлтэй байдаг. Тэнгүүд би бол хэнийг сорвтыг тэр хоёр дахь төрлийн багасаа л яг нөө заазаа бас хэлдэг чинь айл болгонд нэг юм бүтлгүй амтан байх гэж ирэл тэ. заазаа авчих. Тэгээд нөө Муфаса ч гэсэн тэр заазаадаа ярьдаг чинь яа энийг яах вэ ямар хэцүү нэрээ тэгдэг тэ. Тэгэхээр багаас нь төрхөн амтыг ерөнхийд нь бол жоохон тэгцэн байх магадлалтай байхгүй юу? Ер нь бол өөртөө ад үзэж гадуурхсаар агаад бас нэг тиймэрхүү хүний бүтээч юм аа. Тийм магадaltaй. Тэгээ бас нэг юм байт юм байна. Хоёрдугаар байрны синдром гэж байт юм байна. За. Тэгээд бүр нэг юм энэ төрлийн синдром ер нь одоо юм нөгөө нэг хаадын угсаа залгамжлагч гэхдээ хизээж хаан болж чадахгүй тийм угсаа залгамжлагч нарт болон бас нөгөө айгүй алдартай мундаг од их чахтай тийм хүний хүүхдүүд ч юм уу эсвэл заавал од ч халбгүй айгүй үргэлж ингээл амар мундаг байдаг одоо тийм ихч ахын сүүдэрт ингээд яваад идэг тийм одоо хүүхдүүдэд хоёрдугаар байранд дандаа өөрийгөө мэдэрдэг тийм хүүхдүүдэд ийм илэрдэг ийм синдром байт юм байна л да. Тэгэхээр үргэлжийн мөнхөл хоёрдугаар байр байх ч бас муухай штэ төрхөөс нь ахуулаад хоёрдугаар байранд тавьчихаар чинь Тэгэхээр тэрнээс тийм мэдрэмж байнга аваад хар үргэлжийн мөнх дутуугийн мэдрэмж өөрийгөө үнэлж чадахгүй өөрийгөө бодтоор нь мэдэрч чадахгүй ингээд баталгаал ингээд чичээсээр агаал ингээд ийм гонигтай амьдрал руу явчих магадaltaй. Гэтэл биднэрт чинь бас нөгөө нэг боломж байх хэрэгтэй шүү дээ хүн болгон муухай төрдгөө сайхан төрдөг гэдэг байгаа шүү дээ хүмүүнээс сэтгэл судлаач. Угаасаа л тэгэл дүрж байгаа юм чи яхаа тэр тэрийг бүрэл тэр хэцүү байдлаас яаж одоо гарч болох вэ гэдэг дээр. Ер нь бол яг нарциссистууд одоо сэтгэл засал хийхэд хамгийн жоохон хүндрэлтэй байдаг юм байна л да. Яагаад тэгэхээр сэтгэл засал хийхийн өмнө хүн чинь өөрлөгөө өнгөх хэрэгтэй. Би юу яагаад байгаа юм болоо арай би бас өөр өнцгөөс хардаг чинь би хардах ёстой биш байгаа даа гэдэг тийм эргэлзээ бодол төржээж юм чинь ингээд дараагийн юм хийх ёстой шүү дээ Гэтэл нарциссистууд болохоор нөгөө би төвтэй болохоор миний л зөв хизээч миний буруу байхгүй заавал л ингэн гэж хэлээд байгаа болохоор тий тэр өөр өнцгөөс ингэж харах нь айгу удаан харахад жоохон хүндрэлтэй байдаг юм байна. Тэгэхээр тэр талаас жоохон амаргүй гэхдээ болохгүй юм гэж байхгүй. Ер нь бол нөгөө нэг бусдын азгуутал нь миний амжилт биш юм аа. Би өөрийгөө заавал энэ талаас бүтээх гээд авахгүйгээр энэ талаас нь чаддаг юмараа эсвэл арай бусдаас өөр тэр сайн давуу талаа хөгжүүлж өөрөөр хэлбэл би дандаа өөрийгөө сүүдэрт байрлуулчаад сүүдрээрээ тэр гэрэл гэгээтэй тэмцгээд бүхнийг харанхуй болгож ээж ялах гад байх биш. Би бас өөрний газрын гэрэл гэгээ юм аа. Би бас энэ чадвараараа гэрэл гэгээ болж болох юм аа гэдэг тал дээр фокуслаад ингээд ажиллаж чадвал уул нь бол бас нэг тийм боломжууд байдаг. Угсаал байж хүн өөрөө тэрийг ингээд нэг цаг нь ирэхэд ч юм уу ямар нэгэн тохиолдолны дараа тэрийг ойлгоод өөрийгөө өөр өнцгөөс зөвхөн ингэ нөгөө нэг зовлон шаналл тэр нэг зөрчил дотор байгаа бол тэрэн дээр хүн ажиллах хэрэгтэй юм шиг байна. Яагаад нэр ингэсээ би гаднаа ингэж дотроо ингээд байна. Тэрийг ингэж юм сайхан ажиллаад ингээд тусруулаад айтайхан болгоо гараад ирвэл ерөн зовлон чаленж сорилт гэдэг юм хүн болгонд тохиолддог Эндээ ажиллаа сурчвал харин ч гэл ингээд юм өөрийнхөө боломжоор потенциалаараа амжирах боломж байх шиг байна. Тэгээд түрүүний нөгөө одоо сүүдэрт дөрвөн талыг хэлсэн шүү дээ. Тэр дотор ингээд одоо сервистер үл илүү тэр нарциссизм болон тэр нөгөө садизм байх магадaltaй юм байна гэж ярьсан шүү дээ. Тэгээд одоо иймэрхүү төрлийн хүмүүс хальт харахад ингээд бусдыг зовоож кайф аваад байгаа юм шиг эргэн тойронд нь байгаа хүмүүс л хамгийн их зовоод байгаа юм шиг боловч яг хөө тэд нэр зовж байгаа мэдээж одоо сайхан биш айгүй хэцүү байгаа тийм хортой байгаа штэ нэг юм нөхөл ингээл асуудлууд үүсээд байна штэ тийм энэ киноны хувьд бол ярихад гэтэл тэр хүн одоо өөрөө бас хизээж аз жаргал мэдэрдэггүй хизээж сэтгэлийн амар амгалан мэдэрдэггүй ингээд мөнхийн дотроо юм сэтгэл готралтай түгшүүртэй стресстэй өөрийгөө дутуу мэдэрсэн тавгүй ийм байдалд өөрийгөө хүлддэг. Дээрээс нь тэрийг нуух гээд бүр ингээд нөгөө өөрөө өөрийгөө ингээд бүр ингээд сүүдэрт ингээд бат ингээд
авчиад тавьчихдаг ийм л эмгэнэлтэй одоо дүртийн дүр байна. Энэ сорвт бүр амар дүртэй. Сорвтыг тухай. Тэгээд энэ Гамлет дээр болохоор сорвт нь бас яг нөгөө авгах нь аавыг нь алаад одоо тийм уу гэмбэл хэрэглэмээргөө хөнөөгөөд тэгээд Гамлет өөрөө бүр ингээд сэтгэл готрол цохролтой бүр яралд очоод сэтгэлийнхаа хувьд тэгээ байжсэн чинь нөгөө аавынхан сүнс орж ирээд аавгах ч намайг алсан чи одоо ингээд юу яа үнний төлөө ингээд тэмцээ гэд тэгээд нөгөөтг чинь тэрийг тушгад жүжиг тавьсан байна. Ингээд жүжиг тавиад тэгээд ялаад үнэнгийн батлаад гэхдээ ингээд үхэж дуустдаг. Гэтэл Симба маань болохоор сорвт Симбаг цөлөөд хөөгөөд тэгээд аавыг нь бас хөнөөгөөд тэгээ хаан шинэнд залгамжлаа. Тэгээ хаан тусыг бүр харах хуулгоод тэгээ сүүлдээ бүр Симбач биш нөгөө нэг цөөвөр чонодтай үлч барагшгүй. Тийм. Тэрний бас нэг гоё юм. За окей муу муухай юм хэцүү нарциссист хүмүүс ойрхон ч байж болж байна тий. Гэтэл цүлд хөвтөж яхад одоо тий үт торхоогоор хоолдог хөөхөн хоёр юм удахгүй ч юм шиг юм найзууд бас тэрийг ингээд бараг цагаан хоолоор араатны үв тий ингээд хооллоод сэргээч болж гин. Гэтэл цаг нь ирэхэд дахиад хувь тавиланч гэдэг юм уу тий. Тийм зүйл одоо тэр сармагчин одоо аавынхан сүнс бас ирж байгаа гэдэг чинь тэр сармагчин бас тэр дүрийг ингээ хараад хөө чи хин бэ гэж мэгэл те их хөрхөө шоглол те тэгснэ усан дээр авчирснаа аав чи амьд штэ чи хар гэсэн чи үгүй би гэсэн үгүй чи хар гэд те харсан чинь нэрэл эцэг гэх хүн өгсөн ч гэсэн хүний дотор байж л байдаг байхгүй юу тэр identity тэр өгөгдөл тэр одоо юу гэдгийг те тэр юм чинь ингээ хизээч устдаггүй маа цаг нь ирэхэд хүн өөрөө зөрөгтэй байгаад чадаж байвал ингээд тэр хугацаанд ингээд Симба жоохон байсан ч мэдээж хамаахгүй шүү дээ. Хаан болох цаг нь ирэхэд хувь тавилан ч гэсэндээ ингээд хүн өөрийгөө сонсож мэдэрч чаддаг, өөрийгөө ойлгож чаддаг бол тэрэн дээр ингээд тохио өгдөг. Одоо юу нэдин те нөгөө хонгод тэнгэрүүд нь нөгөө харсан байна, аав ээжийн дотроос нь байна үү гаргаж ирдэг. Тэгэхээр муунд байхад бас сайн байдаг. Тэгээ тэрэн дээр ингээд өтөө идэж үлдэлгүйгээр Хакуна Матата гэлгүйгээр те буцаад очиод ингээд тэмцэлдэж босч ирж гэнэ гэдэг нь бас Симбагийн гоё л. За тэгвэл Симба руу оръё. За Симба руу оръё. Улгаад орчлоо. Симбагаа яриа тий. Симбагийн хувьд одоо хүүхэд байсан Симба ямар байв? Өсвөр том болсон Симба ямар байв тий? Симбагаас ч юу ойлгож авч үлдсэн бай. Симба ер нь чамд ямар сэтгэлдтэй? Симба түрүү миний дурдсанчлан ийм зөв үзэл бодол те ийм юм донд төлөвшсөн. Тэгээ одоо тэр нэг бага насны энэ 0-5 нас аягүй чухал гэдэг шүү дээ. Даалдах өмсөр тархин ингээд яаж байна. Тэр юмн дээр аягүй зөв мэдээлэл, зөв орчин, зөв хандлага дунд өссөн тийм зулдаг. Тэгээд нэг бодлын аягүй азтай. Яг уу ингээд хүүхдийн хэмжээнд агцсан том хагцал те ийм хаягдалт ийм мэдэрсэн боловч эцсийн дүндээ тэр болвол ингээд хэцүү болгоныг даваад туулаад тэгээд ингээд айгүйх бас өөртөө дотортойгоо ярьдаг штэ тий аавынхаа тухай гэр бүлийнхээ тухай ингээд боддог өөр амьдралын тухай бас ингээд очиж survive хийх хэмжээний болдог штэ тэгэхээр магадгүй надад бол зовсон гэхдээ зовлонгоо таван туулсан үр тулсан тэгээд хорон санаатай юмтай учирсан тэрийг давсан гэдэг нь бас агаас илүү мундаг хаан болох байх гэж би бол бодсон ирээдүг нь яг тухайн хугацаанд зов зүтэрсэн боловч тэрийг ямар ч л байсан одоо дотоод дуу хоолойгоо сонсоод болтугай тий тэр ингээд азарч болтугай тий даваад тулаад ирсэн нь тэр давтал болох байх гэж би бодсон. Яг аюу олон юм бол хэлмээр байна. Яг гол нь энэ бас амар нөгөө их яагаад хүмүүс надад болохоор Симбагийн дүр дээр 3 юм үе харагдуудаа гэж бодсон. Эхний үе нь болохоор яг аавыгаа алдахаас өмнөх үе. Буюу одоо хүүхэд нас тий яг ингээ хүүхэд нас.
За би тэрийг бол нэг 10-11 наснаас өмнөх үе, за нэг 12 өсвөр насны ихэнх үе эхлэхээс жоохон өмнөхөн үе юм уу да гэж төсөөсөн. Яагаад гэхээр гэтээ өсвөр нас ер нь бол эхэлж эхлээд тийм яг мэдрэгдэж эхлэвүүдээ гэж бодсон. Яагаад тэгэхээр өсвөр нас эхлэх үед хүүхэд нөө өөрийгөө том болсон юм шиг мэдрээл те. Тэгээд бүр нэг 7-8 нас юм уу бүр одоо 5-6 нас бол биш байх гэж бодсон. Яагаад тэгэхээр нөө ээж ааваасаа ингээд би явъя гэд гуйгаад дээ штэ би ингээд наалата битээр ингээд хараа амтаас гадуур явъя гэж гуйгаад идэг штэ те. Тэгэхээр хэрэг аргийн жоох хүүхэд бол угаасаа тэгээд нэхгүйгээд байхгүй бах. Тэгэхээр би тэрийг бол одоо нөгөө нэг арай жоох өсвөр насны эхлэх гэж байгаа үеийн те. Бүр нэлэх балчаар биш. Одоо нэг 10-11-тэй ч юм уу тийм үе юм уу да гэж ингэ төсөөсөн. Тэгээд тэр үе дээр нь Симба бол яг л нэг эрх дураараа тий тэгээ яг л ингээд одоо үе залгамжлагч тий хаан болох нь тодорхой бардам тэгээ гинэн итгэмтгий яг л насандаа таарсан тийм гинэн итгэмтгий тийм үе одоо байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр үе дээр нь бид нар юуг анзаарах хэрэгтэй байсан бэ? Анхаарах хэрэгтэй байсан бэ гэдэг дээр ягаад Симба иймэрхүү одоо юм өртчөө тий тэр талаас нь ингээ харах юм бол хоёр юм харагдсан. За нэг нь болохоор хүүхдийг тийм хитрхи багтна эрх мэдэл мэдрүүлээд ингэчээр тэр насны хүүхэд ингээ нэг үйлдэл болгон ч ардаа үр дагавартай шүү дээ. Эрх мэдэл болгон ч ардаа хариуцлагатай шүү дээ гэдгийг ухаарах хэмжээнд тархин ч хөгжөөгүй байдаг. Хэдий аав нь хэлсэн ч тий тэрийг хүлээж авах хэмжээнд тархин хөгжөөгүй байдаг. Тэгэхээр тэр үед нь ингээд нэг аав нь арай эрт хэлээд чи бол энэ одоо нар тусч байгаа бүх газрын эзэн хаан эдэргээ хэлчихэр хүүхэд ихтгэж амгшруулж бартамнаад тэгээ өөрийгөө том хүн гэж андуураад тэр хооронд дээр андуурал үүсчихэж байгаа байхгүй юу ойлголтын зөрөө гэдэг шиг тэгээ ингээд алдаа эхний алдааг бол гаргаж байгаа. За тэгээ тэрний дараа сургамж аваад тэгээ яг нэг аавынхаа юм гიშгсэн мөрөн дээр өөрөө ингээд жижигхэн гараа тавьдаг ш. Тэр үед яг сурж байгаа байхгүй юу. Би том болоогүй шүү дээ. Аав шигэ болох болоогүй гэдгийг харж байгаа. Тэгээд хоёр дахь бас нэг юм болохоор юу гэж байгаа. Хүүхдэд ингээд нэг хитрхи бүх юм илбэг хангалуун байхаар хүсэх шаардлагагүйгээр бараг гарч ирээд хүсэх шаардлагагүйгээр ингээд гарч ирээд шүү дээ. Тэгэхээр хүүхдийн хүлээх чадвар мууддаг. Тэгэхээр хүлээх чадвар муудаж байгаа хэсгийг би нөгөө харж байгаа нь хаан болохыг би тэссэн ч хүлээж чадахгүй нэ гэдэг нэг дуулаад идэг шээ наалаатайгаа хойлоо тэгээд дуулж байгаа заазуг мөрөөд ингээд анх зааны ясан арал зааны ястай тэр нөгөө улсын газар руу явцдаг. Тэгээд тэр хэсэг дээр нэг хойлоо ингээд дуулаад заазуг маш амгартуулж агаад ингээд цухтаадаг тэр хэсэг дээр яг тэгэд дуулаад идэг байхгүй би өстө хаан болохыг хүлээж чадахгүй нэ хизээ хурдан би том болж хаан болох юм бэ гэдэг саваад идэг. Нэрээ бас тэрэн дээр айгүй тийм тэгэхээр тэрэн дээр нөгөө нэг ер нь тийм бүх юм бэлэн зэлэн байгаад хар хүн ингээд тэрэнд зорж хүсэж очдог тий тэрэнд би хөгжиж ээж тэнд очих хэрэгтэй гэдэг тэр мэдрэмж нь байхгүй ирээгүй тэр юм болоогүй суурин дэвсэгдээгүй болоогүй хахад тийм мэдээлэл өгчгөр тэр хүлээж чадахгүй хаан болох гээд ингээд хурдан том болох гээд байгаа тийм асуудал байгаа. Дараагийн нэг юм бол одоо ингээд яг ингээд өсвөр нас эхэлж байгаа үед хүний амьдралд ингээ харах юм жоохон эмгэнэлтэй тоо тэгтээ энэ таг бас дурдчмаар санагдсан. Хүчирхийлэл хүүхдний хүчирхийлэл тэр тусмаа бэлгийн хүчирхийлэл энэ Америкийн судалгаа 70-90% нь хамгийн ойр дотны хүмүүс үлдсэн байдаг. Тэгээд дандаа гэр бүлийн гишүүд юм уу эсвэл бол одоо хамгийн ойр дотн орж гардаг найз нөхөд юм уу эсвэл хөршин байдаг юм уу эсвэл багш нь байдаг юм уу те 70-90% гэдэг чинь бол амар тоогоос те. Тэгэхээр эцэг их хүмүүс яадаг гэхлээр нөө өсвөр нас руу хүүхэд ороод эхлэхээр за одоо энэ гайгүй гараас гарцсан. Одоо ингээд ямар ч байсан асуудал тулгаруулж ээж автагаа ирээд хэлчихнэ. Тэр намайг тэгсэн намайг ингээд ингээд хов зөчин чадна гэж бодоод ингээ анхаарал жахан сулрах гэдэг. Гэтэл бид нар энэ нь бол бас л хүүхэд нөгөө тархин хөгжиж дуусаагүй гэдэг хэлсэн шүү дээ. Хүний тархи 25-27 нас хүртлээр хөгжинэ. Тэгэхээр тархин хөгжиж дуусаагүй байгаа юм чинь бид нар анхаарлаа сулруулж болохгүй. Гэхдээ анхаарлаа сулруулахгүй байна гэхлээр ингээ нөгөө араас нь мөрддөг, мөшгдөг, нөгөөтэй заадаг, зааварладаг, нөгөөд нь ялах үеийнхэн тэр юм руу биш. Зөвхөн арга барилаа өөрчлөнө. Гэхдээ анхаарал суларч болохгүй. Арга барил өөрчлөгдөөд илүү найз нөхөр шиг илүү нөөгүй ярьдаг болох маягаар тий. Тэгэхгүй нөө зааж зааварлаад байл зүхтаагаад явчихж байгаа юм тест. Яаж игээ зүхтаагаад хараа энэс гараад явж байгаа хорон санаачиж байгаа болж байна. Тий. Тэгэхээр тэр яг энэ өсвөр насны энэ үе дээр бол анхаарлаа өөрчил. Тэгтээ анхаарлаа бүү сулруул. Одоо нөгөө анхаарал хандуулах арга техникийг өөрчил. Тэгтээ бүү сулруул гэдгийг бол хэлмээр санагдсан. Тэгээд
яг л одоо тийм хамгийн ойрын үндэл хорлогдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ гэх юм бол Муфаса уулнууд сорвтыг өөрийнх нь эсрэг байна, хүүгийнх нь эсрэг байна гэдгийг мэдчихсэн шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Тэр чинь мэдчихсэн шүү дээ. Хамгийн анх нөгөөд нэг хааш ингээд танилцуулах ёслолт ирээгүй тэрнээр очиод загиндаг шүү дээ. Чи яагаад ирсэнгүү гэсэн чинь шууд угаасаа би баг очиж яах юм те. Тэр чинь танаа тэр зулцах төрснөөс болоод би одоо хизээч хаан болохгүй болцсон. Би очиж яадгийн гэж баг ингээд шууд шалгах хэлдэг шүү дээ. Тэр үед бол аль хэдийн ингээд сэрэмж ирж явах хэвээр хүүгээ тэрнээс хамгаалж явах хэвээр одоо аав хүний тэр хэсэг нь бутсан байна гэдэг тийм. Одоо тэгэхээр бид нар явандаа ч гэсэндээ энийг бас анзаарах хэвээр. Амар мөнхийн сэрэмжтэй айж төгшөөл ингээд явахгүй ч гэсэн бас хүүхдтэй ийм талаар ярьж явах хэвээр харуулж явах хэвээр тэр хүний санагдаж байгаа. За хоёр дахь би нэг 3 үе байх шиг санагдсан гэсэн шүү дээ. Хоёр дахь үе нь бол за аавыгаа алддагаас ихсүүлээд тэр эргэж буцах шийдвэр гаргадаг хүртэлх үе. За тэр хэсэг дээр бас миний төсөөллөөр бол за одоо нэг 11 2 настайгаас эхлээд 25 6 одоо 25-аас одоо 27 наснд ингээд тарих бүрэн гүйцэж хөгждөг гэж ярьсан шүү дээ. Тэр хэсэг мэсэг шийдвэр гаргасан бүрэн хөгждөг. Тэр хэсэг хүртэлх одоо насны одоо яг өсвөр наснаас ахуулаад эдгээр залуу болж эхэлж байгаа. Тэр насны үеийн симба юм уу да төсөөлсөн. За тэгээд тэр үед яг нэг талаар харж байгаа түрүүний чиний ярьж байгаа нэг эдгэрэл явагдаж байгаа. Тэр чин тэр амар том уу гашууны араас ингээд шууд яаж чадахгүй те нисэрч чадахгүй те тэр шамблын оронд орж очиж байгаа юм шүү те. Ингээд амар гоё газар те. Тэгээд ингээд амар гоё газар яг хэдий цагаан хоолтон шахуу болчихж байгаа ч гэсэндээ тэнд ингээд сэтгэл намар амгалан ингээд байж байдаг тийм газар очиод ингээд яг энд одоодоо амьдраад тий би хаамаа одоо элдвэн зөвөрөг хариуцдаг ч бодохгүйгээр зүгээр л тэр өнгөрсөн шархаа яаж идэх тал дээр төвлөрөөд тий шал өөр философт бас суралцж байгаа тий тэр хоёрын нөгөө гоё философи байгаа шүү дээ тий тэр хоёртай ингээд амьдраад тэгээд тэр хугацаанд бас нэлийн эдгэрэл явагдаад тийм болоо да гэж харж байна. За тэгээд наана харахад бол аз жаргалтай амгалан тайван амьдрал нь өрнөцсөн боловч цаанаа бол яг ингээд өөртөө нэлээд ажилласан тийм он жилүүд нь байвуу да гэж төсөөлж байгаа. Жинхэнэ том хүн болж байгаа тэр тий. За тэгэл тэр чинь нөгөө нэг бүхэн мэлбэг дэлбэг хааны хүү байсан бол одоо ингээд өөрөө хоолоо олж иддэг ийм амьдрал руу орчиж штэ тий. Одоо гудамжны тэнүүлчингийн амьдралаар ингээд амьдарч байна. Ер нь яг одоо яг хэлвэл нэрнгээсээ тэнүүлчин тий. Тэнүүлчин юм. Хоёр лүүзер найз байц. Сайхан сэтгэлтэй ч болсон. Гэхдээ дөрөвч авахаар юу байна гэвэл хүн чанар хоосон дөрөвч аярлаа гэдэг шиг нэг тийм ингээд. Гэхдээ тэр нөгөө Тимо амир зүүнтэй бас нөгөө нэг найз болохдоо хүү энэ ч арслан юм шүү. Бараг чи битэрийг хамгаалчих юм биш үү гэж бас амир хөөрхөн. Ингээд цагаахаа хэрнээ бас нөгөө гахаага бодоход тийм бомбаага бодоход арай ухаалаг. За тэгээд ингээд тийм цаг үед ингээд одоо жинхэнэ яг ингээд том болж эхэлж байгаа юм те. Одоо амьдралын хат утгаар ингээд том болж байгаа. За тэрэн дээр нөгөөд нэг түрүүний яг юун дээр аавыгаа усанд ингээд өөрийнхөө дүрсийг хараад аавыгаа болгодог тэр хэсэг дээр яг чамтай адилхан бодолтой байсан. Ер нь бидний дотор аав маань байгаа, ээж маань байгаа, өвөө маань байгаа, эмээ маань байгаа. Тэдний бүх дата өгдөл мэдээллүүд байгаа. Би гэдэг чинь миний өвөр хүүхэд, би гэдэг чинь миний аав ээж, би гэдэг чинь миний өвөг эцэл байгаа байхгүй тий. Тэгээд юу яадаг штэ сармагчин ирээл ингээ хажууд нь дуулаад хүү хаа гэдсэн чинь чи хин бэ гэдгсэн чинь сармагчин гол асуудал нь чи хин бэ гэдсэн барууд гэдэг штэ тий. Тэгээд тэрэн дээр энэ төр яг нөгөө би хин бэ гэдгээ нэрээ нэг бодох тий. Би чинь юу хэлээ? Юу хэлээ яваад яг ингээ бүр аягуулсан бодож байна гэдэг дээр тий. Тэр гоё нэг юм дотоод инсайт аваад ингээд сэрж байгаа хэсэг. Сармагчингийн дүр аягаа гоё дүртэй. Тэр бол тасархай. Сармагчин гэхдээ их юм ярихгүй тий. Чи хин бэ гэж нэг асуудیں۔ Дараа нь бас нэг гоё асуулт санахаарай хэлээ. Тий, ингэдэг штэ нөгөө сармагчин. Эхнийхтэй тэгдэг чи хин бэ гэдгсэн чинь тэр чухал биш хамгийн гол нь чи хин бэ гэж асуудаг. Дараагийнх тэр нөгөө толгой дээр цогтөг дээр бас тэгдэг байхгүй юу? Тий, сайн хар гэдэг. Хоёр л өгдөг. Гэхдээ сайн хар. Эн чинь баг тэг аавч юм байгаа мөн гэдэг ингээ харсан чинь нэр ингэсэн аавынхаа дүрийг ингээ долж хартдаг шүү дээ. Тэр чинь бүр ингээ тэр бүсгүүр амир гоё сэтгэл хөдлөл. Гурван үг хэлдэг юм байна. Тэр гурав дахь тэр хаалгаараа яг хамгийн тэр одоо миний нөгөөд нэг олж сонссон үг гэдэг байгаа чинь байхгүй юу? Нөгөө толгоор нь эхлээд нэг цогтөг гэсэн чинь Симба ёйлдоо өвдөж штэ гэдэг байхгүй. Тэгсэн чинь энэ бол сонирн биш ээ. Тэгээ өвдөн угаасаа өвдөлттэй амьдрал өвддөг тий. Тэгээд хаяад хоёр дахь цогсч Симба цухтаадаг байхгүй. Тэгсэн чинь сурсан байна. Чи сурсан байна. Сурсан байна. Гурван гоё point. Тэгээд сурсан байна гэд хэлэнгүүт Симба нөгөөдгий чинь таягийг амаараа зууж ингэж хайчаад би сурсан гэдэг үзэл штэ. Энэ таягийг л холтуулаа ичи гэдгийг одоо хийж штэ тий. Тэгэнгүүтээ тийм ээ сурсан байна би явлаа гэд. Бас нэг юм дээр нөө ингэж хэлдэг штэ. Сая юу байсан? Аав ингээ харуулчихж байгаа штэ. Тэнгүүтээ өөрөө ирж өдөнгүүтээ сая юу байсан бэ? Саль гэсэн чинь Симба
салхи байла тий юм өөрчлөгдөж байна гэдэг байхгүй юу. Тийм гэж баг юм сэргэж байна. Тэгсэн чинь сармагчин тэгж хэлдэг байхгүй юу. Тэглээ юм өөрчлөгдлөө. Өөрчлөлт бас сайн талтай шүү. Ер нь өөрчлөлт зүгээр шүү гэж хэлдэг. Тэгэнгүүт Симба ер нь бол инсайт үүсэж байгаа хэрэг. Тэгээ дотоод нэг юм одоо хумсар гэх юм уу сэргэлт гэх юм уу тий сэргэлт ингээд үүсэж байгаа. Тэгээ одоогийн бидний тэр нөгөө яг муу санаатай хорон санаатай хүн байж болох ч бас тэгж амьдралыг зөв зааж өгдөг. Одоо тийм ийм хүн ч гэсэндээ одоо эрдэм ухаантай зүйтэй мэддэг гоё хүмүүс бас амьдралд тохиолдож байгаа байхгүй тий. Симба дээр ч гэсэндээ тэр имийг ялгаж салгах таних бас тийм асуудал байна тий. Симба дээр бас нэг юу яадаг штеп. Тэр бас надад их гоё point санагцсан. Аавтайгаа нөгөөд нэг анх явчаад хүүхэд байхдаа тэгээд аав нөгөө цөөр чонмоодаас нэг ихний удаад нэг авардаг штеп. Тэгээ аав нөгөө нэг чи миний урмыг хууллаа гэдэг ингээ хоёлаа хамт ингээд загнаад буцдаг штеп. Тэгж яхта ноолог болохоор заазуугаар төрөөж хөргүүлчихэд өөрөө би хүүдээ заах юм байна, ярилцах юм байна гэдээ аваад үлддэг. Тэгээд ихтэй хүн гэдэг байхгүй аава би таныг амар зөрөгтэй та өнөөдөр амар зөрөгтэй байлаа гэж хэлдэг байхгүй эхлээс юм ба. Ингээ цөөр чоноотой байлдаатай амар зөрөгтэй байлаа гэсэн чинь аав нь би гэхдээ өнөөдөр маш их айсан гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь та айдаг гэж юу би таныг ингээд айдаг гэж бодоогүй гэдгсэн чинь юунаас айдаггүй гэж бодсон гэсэн чинь аав би өнөөдөр айсан гэдэг л баг. Тэгээ аав нь бас нэг ингэж хэлдэг юм. Зориг чинь ингээд шаардлагатай үед шаардлагатай газараа л хүн зориг гаргах хэрэгтэй маа гэдэг үгийг хэлдэг байхгүй. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг одоо ноолоо руу халтраад орчлоо л да. Тэгээд тэрэн дээр юу гэж ярьдаг вэ гэхээр ингээд Симба анх нөгөөд нэг ноолоотой хоёлаа нөгөөд зааны ашиглан газар руу ингээд эргэлдэж байгаа санамсрыг ингээд усаад орчдөг шүү дээ. Тэгмээ гэтгсэн гингүүтээ Симба яг нэг авирал ганцаараа авирахт ноолоо одоо энэ болохгүй хаа ер нь бол дими явах буцан дээр байх гэсэн чинь Симба ха би айхгүй байна гэдэг байхгүй юу. Эхлээд архирдаг ха гэдэг байхгүй юу. Тэгмээ би айхгүй байна гэд би зөрөгтэй байна гэдэг байхгүй юу. Тэгээд ороод тэгээд балраад буу юм болоод ингэдэг тийм ихний фейл авдаг. Тэгсэн чинь дараа нь хамгийн сүүлд тэр хоёр нөгөөд нэг буцаад эх орноо эргэж олж авах гад хоёр найстаа дөрүүлээ очдөг штэ. Тэгдэг. Тэрэн дээр Симба аль хэдийн ингээд одоо туршлагачсан том болцсон байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ноолоод хэлдэггүй чи эндээ үлдээ би чамайг аюултай газар руу авч явахгүй. Би ганцаараа явна гэсэн чинь ноолоо эсрэгээрээ ха би айхгүй гэж хэлдэг байхгүй юу. Яг тэр хэсгээр аавынхан тэр хэлдэг үг байхгүй юу. Зориг хэрэгтэй газараа байх хэрэгтэй. Хэрэггүй газар бол тэр илүү. Хэрэггүй газар зориг гаргаад байгаа бол тэр чинь одоо нөгөөд нэг бараг нэг түрүүний хэлттэй психопат маягийн тий юм нэг юм хажуугаар нэг машин ингээд дайраад өнгөрөхөөр энэ мөг гээл гарч алцах гаалгаа тий зүгээр нэг хүн ингээд хажуугаар нь мөрлөөд өнгөрчөнгөө чамайг стаална гэдэг тэрнтэй яг адилхан юм зориг гэж хэлэхэд жоохон тэнэг мангар болчих гээд шүү дээ тийм байх тий тэр яг нөгөө өөрийнхөө нөгөө зөрхөлөхгүй байгаа юм дээрээ хайцтай байгаа юм дээрээ бараг өөртөө гаргаж байгаа тэр юмыг нь зориг гээд бусдад зүгээр ингээд гаргаж байгаа тэр бол зориг биш. Одоо яг зориг гэж хэлэхэд амар жулдаад байгаа байхгүй тий. Зориг гэдэг чинь аюу юм. Зориг биш. Тэр аавынхан тэр нэг хэлдэг тэр үг Симбад бас жоохон байхын Симбад нэг өөр байгаа. Зориг гэдгийг өөрөөр төсөөлж байгаа нь тий. Зориг Симба аюу сайн сурсан байна тий. Энэ явцад ингээд бас аюу бодсон байна, сурсан байна. Тэгээд том болсон тэр үед бол зориг гаргах одоо ноологийн зориг бол яг зөв зориг байгаа байхгүй тий. Эхнийх дээр хэрэггүй юм дээр бид зориг гаргаж тийч цааны зэрэг рүү орох хэрэг байхгүй шүү дээ. Боли буцъя. Гэтэл том болцсон одоо тэр үн зориг одоо их орноо хамгаалах хэрэгтэй. Энэ дээр үл зориг гаргах хэрэгтэй гэдэг ноолоо одоо илэрхийлж байгаа байхгүй. Ноолоо гэхдээ ер нь аягүй гоё төртэй. Одоо энэ чинь амар олон төрлийн хайр бас яваад байгаа шүү дээ. Аавын хайр, ээжийн хайр, их орны хайр, найзуудын дээрэс нь хайр сэтгэлийн хайр. Одоо ноолоо ч марыг эхнэр нь болно шүү дээ. Болоод хүүхд гараад болсон шүү дээ. Сүү тавьчихдаг үү яа. Тэгээд дахиад нэг залхамжлагчаа гаргаж хурд иргээд амьдралын хурд иргээд ноолоо бол амар гоё юм зөрөгтэй жинхнээсээ тийм одоо хатан зөрөгтэй бүсгүй байгаа. Тэгээ амар гоё юм зэгцтэй дээрээс нь юм амар айц сүц гэдэг юмыг жинхэнэ юм арсланлаг те гоё зөрөгтэй тийм одоо их найз ихлээд найз гэсэн тийм юм л те. Ноолоо дээр би хамгийн их надад гоё. Ер нь бол ноолог бол би тэр чигт нь айгу гоёор харж байгаа. Ноологийн дүр бол тэгэхээр гоё дүр санагдаж байгаа. Айгу зөв чиглүүлж байгаа. Тэгээд яг нөгөө
хань гэдэг яг тийм байдаг байх гэдэг тийм мэдрэмж төрсөн. Яг тэр унтсан те яг зүрхлэхгүй байгаа юм дээр очсон. Зүрхлэхгүй байгаа үед нь ингээд түлхэж өгч жагаад бүр ингээд өгч байгаа. байгаа үед нь татаж өгч байгаа. Оо яг үнэн те. Бүр ингээд сэнсрээ авчингууд нь хүүшээ гэдэг нэгсэн. Тэр нэг бүр жижигхэн хоёр зулцаг байхдаа тэр нэг аавда загнуулаад явж байхдаа Симба бас тэрэн дээр бүр жижигхэн зулцаг байх үедээ бас айгүй хөөрхөн үйлдэл хийдэг байхгүй. Бас нэг тийм насандаа таарсан нэг юм хариуцлагатай үйлдэл хийдэг. Яасан гэхээр тэр чинь заазуутай ингээд заараас нь гүгээд ирдэг байхгүй. Тэгээд нөгөө цөөр чонуудаа байлдчихсэн чинь заазуу гэхлээр бариад авчдаг байхгүй. Тэгсэн чинь заазуу тэр ноолоо Симба хоёр уулын цухтааж явдаг байхгүй. Тэгээд заазууг барьж буцаад очиж байгаа байхгүй. Тэгээд заазуугаа аврах гад очиж байгаа нэг тийм. Хоёрт нь болохоор дахиад хоёр заазуу тэгээд нисээ явчихдаг. Дараа нь хоёр дахьт нь ноолоо тэр хоёр хоёулахнаа цухтаага явж исэн чинь ноолоог нь бариад авсан чинь ноолоо руугаа эргэж чад нөгөө нэг цөөрч нэг энд майждаг штеп. Задлж байгаа үедээ майждаг байхгүй. Тэгээд ноолоогоо бас аварж байгаа байхгүй. Тэгээд хоёр удаа найзуудынхаа төлөө буцаж явж байгаа байхгүй юм ба ганцаараа цухтаачих болох юм дэр. Тийш тий. Тэр бүр юм ялхсан юм ба байх үедээ тийм бас тодорхой хэмжээнд өөртөө таарсан хариуцлагыг үүрээд буцаж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол надад айгу хөрхөн хэсэг байна гэж харагдчихсан. Тэгээд тэр хоёр чи ингээд аавда загнуулаа босч хахад ноолоо тэгж хэлдэг байхгүй юу. Гэхдээ чи өнөөдөр айгу зөрөгтэй байсан чи айгу мундаг байсан гэж гоё урамшуулдаг те нэр. Симба нөө загнуулсан жижигхэн болцсон ингээд аахаа тэргээд бүр гүлэг болсон. Харслан биш гүлэг болсон явж байдаг шүү дээ. Тэгтэн ноолоо жигтэй мундаг байсан шүү гэж хэлдэг байхгүй юу. Ноолоо амир хөөрхөн тийм. Тэгээд бас нэг арай нөө эмхтэй хүүхэд чи ер нь өсвөр насны дээр ч гэсэн ажиглагддаг шүү дээ. Нөө ингээ арай жоохон төвөгчлөн урд яваад идэх те. Тэр утгаараа ч юм уу ингээд хоёлаа эргэлдэл зодтолтохоор дандаа ноолоо дээр нь гарчдаг. Тий, ер нь айгүй энэ тэнцүү тийм хүчрэг тийм найзтай. Тий. Тэгэнгүүт ерөнхийдөө бол ингээд яг нөгөө хамаагүй дэвхээр нь татж байгаа нэг тэн дээр бас харагдаж байгаа. Тийм хэмжээний чадвартай тий. Тэгэхээр нэ яг хэрэгтэй үед сайхан ивэд өгчдөг тий. Тэр хоёрын юу бол өстой яг гоё тийм осууд яг нөгөө харилцан хамт суралцдаг гэдэг шиг. Тэгээ ноолоо дээр бас нэг тийм нөгөө ярмаар ярих ёстой хэсэг нь юу байсан гэхээр нөгөө Симбаг чи буцах хэрэгтэй гэд хэлдэг байхгүй юу. Тэгээ тэр буцах хэрэгтэй гэсэн чинь Симба үгүй энд ингээ гоё байгаа зү энд ингээд сайхан байна гэсэн чинь үгүй чи юу яриад байгаа юм бэ их орон чин тэнд хэцүү байгаа тий. Чи ямар болсныг мэдэхгүй байна. Чи заавал буцах хэрэгтэй гэсэн чинь Симба чи миний юу туусныг мэдэхгүй чи яа намайг буцахгүй гэдгийг мэдэхгүй гэдээ дургуцдаг байхгүй тэгсэн чинь ноолоо чи надад хэлэхэд л би ойлгоно гэдэг байхгүй би зүгээр л надад ярил л та хэлчихэлтэй тий тэрийг чинь би ойлгоно штэ гэдэг байгаа хэсэг айгу бас ер нь бол хань хайм бол яг тийм байх хэвээр хэмээ ингээд зөрчилдөөл буцахгүй гэж хэрэлдээд байхгүй тий яг яагаад гэдгийг хэлээд хийчээ гэдэг байгаа байхгүй чи яагаад сонсохгүй гэдэг бид чи сонсё ойлгоё харилцан ярилцъя гэдэг байгаа байхгүй тий тэр бас айгу тийм хүний хань ижил хүнд хайртай хүнийхээ төлөө тий ингээд ойлгоё чамайг яг чиний өнцгөөс хараад үзье гэдэг байгаа тэр санаа нь бол гоё. Тэгээ яг тэр гол зорилгыг сануулж өгч байгаа нь тий чи хинбэтэн гэж өгч байгаа нь учирч байгаа нь тий байранд нь тавьж байгаа нь ер нь байранд нь тавих юм байна шүү дээ. Нэгхэд байвал ингээд жоохон шантрах гад яг гадаа байвал ингээд тэгээд байранд нь сайхан барьж явах гэхгүй. Нөө базахтаа бас биш. Одоо ноолоо нөхөд нэг ингээд дэше явахаар нь хүй чи хэтрээд нэг гэж доош нь тавиад доошо сэтгэлээр унахаар нь хүй чи сайхан босоод иргээд байгаа гэдэг шүү дээ. Тэгэхдээ тэрийг болохоор нөгөө нэг ноолоо хийх ёсгүй. Ноолоо Симбагаар хэлэх хэрэгтэй байхгүй. Өөрөөр нь ойлгуулах тий. Тэгээд тэхийн тулд одоо жишээлх юм бол одоо ингээд донтолттой хүн бай гэж үтэл та гэр бүл. Тэгэхээр ингээд нөгөөдхийг одоо чи арх угаад байна. Эхнэрнтэй нөхрөө чинь за чи арх угаад байна. Чи харт амт хэрэглээд байна. Чи муухай чи энийгээ бойл гэдээ хахаар нөгөө хүн чинь хүлийн зөвшөөрөхгүй. Хүлийн зөвшөөрсөн чи яаж гэдгийг мэдэхгүй тий. Ингээд эсрэг байр суурин дээр ирчээд байгаа байхгүй юу? Тэр нь тэгэхээр юу гэж яах вэ гэхээр надад надад ингээ хуваалц тий. Яг ингээ ноолоо шиг надад хуваалцааш надтай ярилцаач. Яг ингээ татах үед яагаад байгаа юм? Тэ арх уух үед яагаад байгаа юм? Уухгүй үед яагаад байгаа юм? Хоёулаа энэ асуудлыг чи яаж хамт шийдэж болох вэ? Өөрөөр хэлбэл архийг нөгөө Симбатай одоо тий нийлүүлээд эсрэг байран зогоод өөрөө эсрэг байранд сэргүүлцээд авах биш. Архийг бусдад тавьж яагаад өөрөө нөгөө эхнэр нөхөр хоёр чинь нэг байран дээр ирж байгаа нөгөөдхөөсөө яаж болох вэ гэдэг дээр юугаа өөрчлөх хэрэгтэй байхгүй байрлалаа өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрэн шиг ноологийн тэр нөгөө нэг
базахгуудаа биш чи юунд шаналаад байгаа тэрийгээ надад хэлээч гэдэг хэсэг айгуу татаж байгаа хэрэг. Чи надад яриач, чи надад асуудлаа яриач. Тэр чи хоёулаа ярилцчаад хамтдаа шийдье гэдэг байгаа хэсэг. Гэхдээ тэргөө тэр эрэгтэй хүнийг бол ер нь хүчээр бол бид нэр дийлэхгүй шүү дээ. Тэр эмэгтэй хүнийг яг үнэндээ хин нэг ингээд ямар яг ихнэрийн өнцгөөс ч ярьчлаа. Ингээд яг л ойлгох гэдэг төвшин дээр ойлгосноо гэхээс ш чи буруу зөв гэдэг ярьдаг дээр бид нар ч дургу. Эмэгтэй хүнийг ч тэгж ярих боломжгүй. Тэгэхээр бид нартай ч гэсэн зөв ярих хэрэгтэй. За тэгээд хоёлоо ч ноолгоо ярьчлаа. Найзуудыг яриа те. Найзуудаа ярьсан. Тий. Чиний тэр хоёр. Тийм тэр хоёр аюу хөөрхөн дөр яг одоо ингээд ийм амьдрал дээр харахаар тэр чин Google-тэй кино учраас бүх юмыг аюу гоёор зурагтай өнгөтэй бодогтойгоор харуулдаг байгаа шүү дээ. Тэгэхээр нэрнгээсээ л нэг ийм хоёр хөөрхөн очроо олцсон юм шиг олоогүй юм шиг ийм хоёр одоо гудамжны юм шиг тийм ийм хоёр найз байгаа байхгүй. Тэгээд тэр түрүүн бизнесээ бас ийм гоё арслан найзтай болъё л доо. Бас ийм Тимонд бол ийм хөөрхөн санаа. Хин бомба юу гэж тумба болохоор нэр гэм гоё цэврэн сэтгэлтэй. Тэгээд тийм гоё дүр. Бас гоё найз шүү. Тийм. Тимон ч гэсэн хөөрхөнтэй баг зэрэг юм ухаалаг залчин. Тэгээ яг ингээд би нэг нөхцөн хөөрхөн дөрүүд. Тэгээ тэрийг ингэж гол нь өөрсдийнхөө тэр шаналл дундах тэр юмыг яг л Хакуна Матата шиг тийм гоё философи, тийм ураа, тийм найзууд, тийм цэвэр сэтгэлийн, чин сэтгэлийн тийм найзууд л бас босгож ирэх баг. Тэрнээс биш ингээл нэрэн гэсэ чамааг шүүгээл тий. Тэртээ тэргүй гонигтай, зовлонтой, зөрчилтэй ингээд дотоод шаналл гэдэг юмтай учирсан. Тэгэл нөгөө нэг Шекспирэл дахиад ярих гэдэг. Тий. Шекспир шиг тэр нэг зовлон гэдэг имийг л ингээл имрээл, туулаал, ботоол, бясалгаал бүхэл цаг үед тэрнтэй ингээл ажиллаад явж байгаа хүнд чиний буруу Гамлет шиг ингээл байдаг нь буруутгаалтай зэмлэл шүүгээл алхан нутанд ингээд тулгаал байх боломжгүй. Тэрийг яг тийм бүрэн гоё хүлийн зөвшөөрлөөр баг зэрэг тэнэгдүү тий. Ийм гоё байж боломгүй цагаахан юм л тэгж засах бах. Тий. Найзууд дээр надад нөгөө хөөрхөн санагдсан юм. Анх нийлэгтэй гурлаа ингээд хинч биш хахтад найзалж байгаа шүү дээ. Нэг нь хаан байхад найзлах байгаа юм тийм. Ингээд хинч биш юм байх үедээ ингээд найзалж байгаа. Тэгээд гурлаад ердөөсөө амьдрахын төлөө, оршин байхын төлөө ингээд аягүй найзалж байгаа байхгүй тийм. Би биэндээ тойроод аягүй сайхан тустай дэмтэй тийм ингээд хамт олон болчихж байгаа. Тэгээд явж агаад дараа нөгөөд нэг хамгийн надад найзууд дээр хөрхөн ил гарч ирсэн хэсгүүд юу юм уу гэж бодсон. Сүүлд нөгөөд нэг эх орныг хамгаалах гэдэг нэдрүүлээ явдаг штеп. Тэрэн дээр нөгөө нэг тумбаачин жижиг биш ээ. Тимон чин жижиг гэн те авчиж харснаа нэг амар болсон маш ингэ сүрцэн дээ нөгөө чинь. Энэний төлөө тэгээд би хоёр одоо танаа авахтай байлдах юм уу гэдэг байхгүй. Тэгсэн чинь юм ба тийм энэ бол миний эх орон гэдэг байхгүй. Энэ бол одоо миний гэр гэр гэдэг байхгүй. Тийм энэ бол миний үнцэнтэй зүйл те. Тэнгүүд за окей тэгвэл явцгаа гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хэсэг дээр те Тимонд тэр бол нэг ач холбогдолгүй байна те. Ямар ч өрөөгөөжгүй байна. Гэхдээ найзд нь чухал байгаа болохоор тэр за тэгвэл хий гэж байгаа байхгүй. Тэр айгүй хөөрхөн. Дараа нь болохоор нөгөө хин хоёр янзаар хоёр найз хоёрыг хамгаалж байгаа байхгүй юу. Нэг нь болохоор нөгөө гахаа ноолоо төвөгдөд ноолоо нөгөө тий чин симбагийн найз гэж мэдгүй байж итгэхэд хөөдөг штэ. Тэгсэн чинь нөгөө нэг том бан гүйж гарч ирээд нөгөөдхөө авраад бүкснээс нэг юм модроо чихээд байдаг штэ тий. Гахаа арсан ирэл хоёлынгийн үнхээр авна штэ. Тэгсэн чинь ингээд нөгөө сандраад байгаа байхгүй. Тэрэн дээр айгүй өөр ингээд тусалж байгаа. Яг тусан газар ерөн газар яг ингээд найз гараад ирсэн. Яг хэрэгтэй үе гарч ир. Жинхэнэ хэрэгтэй хүн байж чадна гэж чинь гоё байгаа байхгүй. Яг үнэ. Тэрэн дээр би нэг юм сонсчихсан. Ингээд юм эр зөргийн тухай кино байсан юм л та. Тэгсэн чинь ингээд эр зөрөгтэй хүн гэхээр ингээд бүхэл цаг үед эр зөрөгтэй ингээд юм дүр хагаад байдаг нэг. Гэтэл тэр эр зөрөг гэдэг юм чи яг эцсийн ласт тэгээ 2-3 секундэд гардаг юм хэлдэг гэж байгаа. Ямар ч ухаан санаа логик байхгүй үе дээр яаж хандж ийн гэдэг бол тэр үнэхээр нөгөө эр зөрөг гэдэг юм байна. Тэгэхээр тэрэн дээр нэрээ тэгж гараад үхэх гээд идүүлэх гээд байгаа юм нэ. Найзынхаа бүхснээс түлхээ гарах гээд байгаа байхгүй. Тэрэн дээр Тимон нь тэгж байгаа. Нөгөөх дээр нь яадаг чинь нөгөө Тимон ч цөөр чонуудад хөөгдөд гүйж явж заазуугийн нөгөө нэг хашигдсан байсан арга эсрэг хойлоо орчдөг байхгүй юу. Тэгээ ингээс байжсэн чинь араас нөгөө нэг гахаан тэр хоёрыг аварж ирдэг штэ. Тэгээ хүрээд ирээд ингээд байжсэн чинь
энэ хин бэ гахаа гэж чи намайг гахаа гэж хэллээ. Тэр гахаа юм гэж гахаа гэж үгд амар дургуу те. Тэгээд бүдүүн байх нь аяга муухай гэдэг бодолтой. Тэгээд тэгэнгүүтээ нөгөө нэг ирж нөгөө Помбан Тимоныга дахиад аварж авах зөрж одоо тий. Тэгэхээр нөгөө нэг яг хэрэгтэй үед хэрэгтэй цагт нь байж чадж байгаа үнэхээр найз хүний гоё. Симба бас хамгийн сүүлд нөгөө нэг хаан тусаа аваад нөгөө алдарт тавцал дээрээ гарсан нөгөө хоёртойгоо хамт тий. Нөгөө нэг хиний тэрэн дээр бас яг бийжтэй хамт суугацсан чи ээж стен харда аавынхаа нөгөө туслах заазууг өөрийнхөө түшээгээр биш тий. Энэ хоёр найзыгаа түшээ хийлэгдсэн байж тээ гэдэг. Тийм бараг тий. Тэгэхээр яг тэр байхгүй тий. Ихтгэл хүний олгочихж байгаа. Тийм аз жаргал өгдөг. Ийм юм гэрэл гэгээ өгдөг. Ийм гоё юм гэсэн гэж байна. Ер нь харанхуу дундаас итгэлтэй л хүн нэг. Тэр мухаж явах тэр ингээд уусаа тохиолдог харанхуу дундаас гэрэл гэгээ те нэг юм жижигхэн очиолж гарч ирсэн тийм хөөрхөн найзууд тий. Тэрэн дээр манай 10 жилийн багш аяг тэгжилдэг гэсэн. За бид нарт ингээд ангийнхан дунд хэлдэг байсан байхгүй. Та нар бие биенийхээ гавьяатын шагнал дээр нь те хорим найран дээр очиж чадахгүй байж болно. Окей тий. Ямар нэгэн шалтгаан очиж өгч. Яг зовлонтой зүдгүүртэй хүнд хэцүү байгаа үед нь хамт байх ёстой шүү гэж бид нарт аяг тэгж хэлдэг. Тэр үг бол багш яг хэлдэг байсан нэг юм чухал юм өгнүүд байдаг байхгүй. Тэрний нэг нь яг тэр аяг хэлдэг. Эсвэл аяг хэлээгүй ганц нэг хэлэхэд нь би амар тэгээд тогтоогоод авчих юм мэдгүй. Ямар ч байсан л ингээд тэр үг надад ингээд амар санаад байдаг. Ер нь бол тэгэхээр яг тэрэн шиг нөгөө нэг найзууд нэг талаас аяг хөөрхөн хоёр санагддаг. Гэт хүний амьдралд бас өөрчлөлтийг авчирж шүү дээ. Тэр хүмүүсийн шонын сүрэг тий яг үнэ. Тэрийг ер нь юу гэж бодсон? Ямар шүү зан характер дүрийг харуулсан. Цөөврүүд юуг ойлгох гэж байгаа дүр вэ? Цөөврүүд надад штэ юм залхуу, өсөглөн, тэгсээр тэрнийхээ төлөө тэмцдэггүй, бэлэн зэлийн хайдаг тий ийм одоо нэг юм дүрийг харуулсан. Ерөөсөө тэмцдэггүй. Тэгсээр ингээд амар өсөглөн, байнга юм хайж идэг. Тэгээл юу ч хийхэд бэлэн тий хоолны төлөө мөн чанарын төлөө нөгөө нэг юм шандал мандал байхгүй. Тэгээд нэг байж идэг. Мөн айгүй нийтлэг байдаг л. Тэгээ бас өөрхөн хорморон санаатай. Тий. Нэг юм дүр шиг. Тэгээд айгүй ингээ 3-аар төлөвлөсөн боловч сүрэг тий ингээд тийм тэгээ нэг муу юмны гар хөл болчдөг тий яавал чи яачи да гэд ингэсгээд нэг гисэд ижих гээд байж байдаг. Тийм дүр шиг. Нөгөө маслагийн хэрэгцээний онол гэж байдаг шүү дээ. Хамгийн нөө суур хэрэгцээнд нь хоол хүнстэй ер нь бол ингээд бие физиологийн хэрэгцээ тий. Тэгээ тэрний дараа аюулгүй байдал буюу орон гэр тий тэрний хэрэгцээгээд тэгээд ингээд дээшлэнгүүтээ нөгөө юуны хэрэгцээ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх тэгээд нийгмийн харилцааны хэрэгцээ тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх тэгээ хамгийн дээр нь одоо сурч хөгжих гэх ингээд байдаг шүү дээ. Тэгээ энэ ингээд хэрэгцээнүүд дээр цөөр чонуудын дүр бол хамгийн тэр доотлын одоо тий физиологийн хоол хүнсний хэрэгцээндээ байгаа тийм төвшний юм одоо юу харуулж байгаа байхгүй даgal сүргийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тийм хэрэгцээтэй байгаа. Ер нь бол ингээд одоо бидний тарих гэх юм уу да тий. Бидний тарих бол бидний эгог аюулгүй байлгадаг үрхтэй юм байна л да. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тарих ингээд яаж ажиллах вэ? Туршлага дээрээ суйрлаад нэг туршлагатай болж аваад тэрнгээрээ нөгөө эгогийн чинь одоо бие махбодын чинь бие чинь ингээд хамгаална тий. Тэгээд тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тарих бол ерөнхийдөө айцаар хэрэгцээгээр удирдах байгаа байхгүй. Тэгэхээр би энэ кинон дээр ер нь ингээд нөгөө нэг яг ингээд сэтгэл хөдлөлөөр манипуляц хийгдэнэ гэдэг шиг тийм. Яг юм хэцүү яг юм хин юун дээр барьц алдаад байна гэдгийг аягүй гоё харуулж байгаа хэсгүүд байгаа байхгүй. Цөөр чонод бол зүгээр ууй харуулхад л барьц алдчихж байгаа юм. Махыг харуулхад л барьц алдчихж байгаа байхгүй. Хамгийн ихэн дээр нөгөө нэг уулын цөөр чонод Муфасагаас үнхэлзгээ гартал байдаг. Муфаса гэхэд зүгээр шууд сүс нь алгаалдаг. Тэгсэн бэжэж сорвт нөгөө нэг мах авчираад тахны гуй аваад авчираад тэрийг өгөөл тэгэнгүүтээ та нар Муфасаг одоо аль шүү нийлж байгаа бүдэр нийлж байгаа Муфасаг ал яг ингэ оо тэгээд гэж байгаа байхгүй. Тэгэхээр цөөр чонуудын хэрэгцээ нөлөөсөөл тэр болчихж байгаа юм. За хиний айдас нь юу байсан бэ? Сорвтын айдас юу байсан бэ? Сорвтын айдас болохоор Муфасагийн доор хоёр чигсаад байгаа мөхийн айдас нь. Одоо
өөрийгөө хүндлүүлэх гэдэг шүү дээ тий. Өөрийгөө хүндэлж чадахгүй. Арай нөө өсөглөм орон байр майрны хэрэгцээ бол биш. Дараагийн шатны тий. Яаж игээл өөрийгөө хүндлүүлэх гэдэг. Яаж игээл бусдаас дээр тий. Бусдаар ингээ өөрийгөө хүндлүүлэх гэдэг шүү дээ. Би байгаа гэдэг байгаа мэдрүүлэх гэдэг байгаа тийм хэрэгцээ. Тэнгүүд тэр хэрэгцээн дээр нь л тоглоод байгаа байхгүй юу? Өдөөс тэр хэрэгцээн дээр нь л ингээл барьц алдаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол Муфаса гэж нэр дуудчихаар л хамаг нөгөө юм хөдлөл тэр гэрдэл тэгэл хинийг чамаагүй зодож зохиолтой эхнэрөө чамаагүй архирч уурлаад ямар ч хамаагүй тэнийг үйлдэл гаргаал ингээд байгаа. Соригт ер нь өөрийнхөө төлөө амьдрсан уу? Муфасаг л ялах энэ төлөө хамаг амьдралаа зориулсан. Энэ одоо бас тэгэхээр өдөөс гол хэрэгцээ нь өдөөс өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгцээ байгаа. Хүчээр. Ер нь хүчээр гэдэг юм айгүй буруу юм биш. Низм юм биш тэ. Тэрийг ингээд юм тарих бол заах гэх ингээд яг өөрийгөө хамгаалах одоо функцтэй ажилтдаг юм байна. Тэнгүүд тэр ямар нэг юмыг ингээд хүчээр гэж хин нэг өөрийгөө бол ингээд хүчлэнэ гэдэг бол импульсив тэрхээ амар хүч ингээд тэр бол айгүй буруу юм гэдгийг би бас аюус ойлгож авлаа. Тэгэхээр тийм байгаа. Гэтэл цөөвөр чонуудаа яриад дуусгачих гэж бодоход цөөвөр чонуудын одоо түрүүн дөрвөн муу шинж чанар гэж ярьсан шүү дээ тий. Тэрэн дээр цөөвөр чонууд болохоор нэгдүгürt айгүй юм нүгүүднийг одоо олон нүртэй гэдэг тийм Муфасаг харахаараа гээл тэгснээр Муфасаг байхгүй хүүхдийн барьчих гээл тий. Тэгсэн сорвтыг харахаараа гээл баргал хаам нэг гээл тий хаам гээл ингээл талд ингээл юм болгонд янз бүрийн зан гаргаал ингээд байгаа тий. Тэгээд маш урамтгай шарамтгай байгаа юм. Тэгээд хамгийн илүү яаж байгаа нь цөөвөр чон мөнхийн арслангуйн сүрэгт атаархалт хийгээд байгаа байхгүй юу? Хизээч бараг тийм болж тий хизээч одоо арслангийн сүрэг шиг байж чадахгүй мөнхийн өөрийгөө сул дараагаар мэдэрч байгаа. Тэгээ тийм байхаараа яадаг вэ гэхэлэр нөгөөд нэг нарцисс биш нөгөө садистууд ч одоо энэ нэг троллууд энэ төр юм байна л да. Нүрээ нуужгаад хүнийг зовоодаг. Тэгээд зовлонгийг харж байгаа л орчин үеийнхэр одоо орчин үеийн троллууд бол тэр үеийн одоо цөөрүүд юм биш тий. Тэгээд ингээд нүрээ нуужгаад яг ил гараад ингээд зөрөгтэй хүнийг шөмжилж хийж чадахгүй. Гэтэ ингээд далдуур хүнийг шөмжлээд шүү дээ. Дээрээс нь хүний захиалгаар хиний захиалгаар биш ч байсан болно. Одоо өөрөө ч гэсэндээ тэр одоо хүнийг одоо эсрэгдэл ингээд дорд байж муу байгаагаар нь кайфраад байгаа байхгүй да. Одоо өөрөөр хэлбэл стажинхийн нэг бусад хүмүүсийн зовлонгоор зоолгоч гэдэг лөө дээ тий. Тийм одоо төрлийн атаархагчл хүн байгаа байхгүй да. Тийм дүрийг харуулсан. Тэгээ муу ялгаагүй одоо нөгөө эмгэг чинь дахиад эмгэг нөгөө нарциссист чи эмгэг болчиход байгаа шүү дээ. Хитрхээр эмгэг болчихдог шиг ийм одоо атаархагч зан чанартай ийм одоо садист зан чанартай ийм байхаараа бас л хитрхээр эмгэг болоод эмгэг гэдэг чинь тархины үйл ажиллагааны саад очруулаад тэрийг өөрөө ч анзаарахгүй контролж чадахгүй тийм болчихлоо. Тэгэхээр цөөвөр чонууд бол надад тийм дүр харагдаж байгаа. Тэгээд ер нь манипуляц зүгээр махтууд ихнөр явчаад байна шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр устарчд бол бид нарт аягүй их шилдэг шүү дээ. Бидний хэрэгцээн дээр дөрөөлж бахан гоё амлалтаа өгч жагаад гараад ирдэг шүү дээ. Ер нь киноны юу ч гэсэн агуулга ч гэсэндээ тий хаан ширээ их мэдлийн төлөө тэрэн донд хүмүүс яаж оролцож байна, ямар талууд, ямар юмуд оролцож байна, яаж оролцож байна гэдгийг харуулад байгаа байхгүй тий. Тэг би бас тийм заавал устарчгүй байлаа. Ярихчихсан амар их нөгөө их мэдлэлтэй тэрний төлөө явдаг хүн бол бүр маш их юм комплекстэй хүн байх магадaltaй гэж сонсч байсан. Тэр үнэн баг. Тэрийг ямар нэг юмар хаацалах бүр үнэхээр тэрний төлөө шунаад ингээд золиод зүтгээд хүмүүсийн одоо өнөөдрийн амьдрал аж ахуй тайван байдал аз жаргал хамаагүйгээр тэрний төлөө ингэж өхөн хатан зүтгэн гэдэг нь нормал биш. Энэ бол бүр нормал бишээс гадна сайн нэрч биш. Бүр муурууга тэр эмгэг рүү төгцөн байж магадгүй юм байна бас тий. Их санслан хүн төрийн жолоо буатгуул гэдэг тиймэрхүү байдлаар бас амар өндөр том агуулгатай тий. Политик яваад байгаа байхгүй тий. Тэгсэн амар ингээд хиний ч яриарч чаддгүй ёс суртахуун гэдгийг яваад байгаа байхгүй тий. Хүн найздаа тэгж хандах ёстой гэдгийг хинч заадгүй шүү дээ тий. Гэтэл цаанаас нь ингээд бүгдийг зөвцөл. Тэгж бодож байна. За цөөвөр чонуудын хувьд бол надад бол тиймэрхүү дүрснэж байгаа хэрэгцээний хувьд хамгийн доор байгаа та тийм санагч ан тэгэхээр юм дөртгөн амархан урууч харах нь ойлгомжтой тий одоо тийм сул дараа тийм дүр харагдаад байгаа юм. За Муфасага яриад ерөнхийдөө дүгнэж маягаар за тийм Муфасага дүгнэж юм дуусгая. Тийм Муфаса яасан бол ямар үйлдэл гаргасан бол үгээ одоо автаа эх орноо хаантай
үлдээх боломж байсан бэ? Муфаса ер нь хэр хүн бэ? Хэр хаан бэ? Хөрхи Муфаса маань. Тийм сайхан хаан тий. Сайхан хаан. Хөрхи их гинэн бас тий. Гинэн хаан. Тэгээд тэр нэг хорон хаан хүн гэдэг чинь бас ингээд хоёр талыг дэнслээд за яагаад вэ? Зөвдөөд үнэ буруудаад байна уу гэдгээ бас ийм чадвар юм гэдэг юмнаас гадна надад ийм өдөртөгчийн цүн совин байдаг болов тийм характеристик байдаг болов гэж боддог байхгүй. Хаан за өдөртөгч юу гэдэг нь тэр заавал өнөөдрийн минийг бид нар хаан нарал төлөөлөд байгаа болохоос биш. Гэтэл яг тэрэн дээрээ жоохон ингээд за яг мухагаар хэлэл хориг харизм тутсан гэдэг нь. Харизмаас гадна тэр анхаарал тий тэр зүүн мэдээлэл гэдэг юм жоохон дутцсан болоо да. Яг Муфасагийн хэсэг бол энийг их гардгүй шүү дээ тий. Тэгээ ер нь бол яг сайхан хаан. Тэгээ яг сайн хүмүүс бас ингээд нэгэндээ дарагдчихад байдаг, хорлогдчиход байдаг. Гэхдээ тэрний үргэлжлэл нь Муфасагийн үргэлжлэл бол хүн шүү дээ Симба. Симба тэр хэмжээний тэр шудраг ёсыг тогтоож тэр хорон мууг дийлцэн байна гэдг нь яг Муфасагийн ялалт юм да гэж байна. Үр дүн тийм Муфасагийн ялалт юм да. Тэрнээс биш яг тэр юмыг маш олон бас эрсдэлд оруулж ингээд нэг юм ерөнхий юм алсын юугаар бас хантай ингэж авч явах ёстой шүү дээ. Тэр улсын хорон тэр 20-од жил ингэж мухай амьдарч штэ. Тэр ихнэр нь зовж гэн хүн одоо цөлөгж гэн. Тэрийг бүр зөөрүүдийг ид гэд явуулсан. Тэр бүр идэлцчих хэвээр дуусчих хэвээр одоо үр удам болчиход байна шүү. Гэтэл яг азаарл зөөврүүд залах учраас тэгсгээд ингээ явуулсан учраас үлдсэн болохоос ш. Бас тэрэн дээр ингээд удирдгчийн хувьд хариуцлагын хувьд ярихад яг нөө хаан гэдэг ярихаар айгуу цөөхөн хаан байгаа шүү дээ тий. Одоогийн нийгэм ч гэсэн цөөхөн удирдагч байгаа шүү дээ. Тэгэхээр нийтэд үзэгчдэд хүрэхгүй байж магадгүй заяа. Тэгэхээр хоёул нөө аав хүн гэдэг үднээс нэрээ тий. Тийм гэр бүлийн аав хүний хувьд гэхээр бас л яг хариуцлагад жоохон судал байчлаа, жоохон хойрог хандчлаа гэж бодож байна тий. Ааха. Тэгж бодсон. Тий. Бодсон юм байна. Ер нь бол тийм. Би бол Муфасагийнхоо нэг их бас бодоогүй юм байна. Тэрэн дээр яг нөгөө нэг хэсэг санааг нь бол түрүүн хэлсэн. Аха. Нөгөө бид нэр хүүхдтэр өсвөр насны эхэлж байгаа те ер нь хүүхдтэр бид нар анхаарлаа сулруулж болохгүй байсан гэдэг дээр те нэг алдаа байж болцсохгүй. Яасан бол амьд өөрөө амьд байх те хүүхд одоо орноо тийм байдал төрөхгүй байх боломж байсан бэ гэж бодохгүй юу би. Тэгсэн чинь сорвт ер нь Муфасаг ер нь ийм үе гарах юм бол Муфасаг би ялж болох юм байна гэдэг Муфасагийн сул талыг хаана харчиж байгаа вэ гэдгийг хардаг гэдгийг нь харагдаж байгаа. Нөгөө эхнийхтэр нөгөө Симбач өөрөө сахилгууч чаад зааны оршуулгын газар дээр очиж байгаа шүү дээ. Тэгээд заазаа гүйжиж Муфаса тэлээд Муфаса ухаан жолоогүй гүйжиж хүүгээ авардаг шүү дээ. Тэгээд авраад явхад нь сорвт дээрээс бүгдийг харж идэг шүү дээ. Тэгж харахтаа сорвт төлөвлөгөө олцсон байхгүй. Муфаса бол Муфасагийн сал тал нь хүүн юм байна. Хүүхд дээрээ яг тэр гэрд юм байна. Хор найруулаад ингээд зогсож тий. Яг ингээд нөгөө өөрөөр хэлбэл яг хаана сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй төвшөнд хүрж байгааг нь харж байгаа байхгүй. Ер нь бол нөгөө түрүүний манипуляц гэдэг чинь шүү дээ. Яг нөгөө сэтгэл хөдлөлөөр нь удирдна. Тэгэхээр юуны төлөө яхаас ч буцахгүй болж ийн гэдэг. Тий. Яг хаана сэтгэл хөдлөлөө ингээд барьж чадахгүй хэмжээнд ирж гэн одоо эрүүл ухаанаар те логиктойгоор шийдвэр гаргаж чадахгүй хэмжээнд ирж гэнэ гэдгийг ингээд харчиж байгаа байхгүй. За цөөврүүдэд бол мах үзүүлэхэд тийм хэмжээнд ирж гэн те. За сорвтод бол Муфаса гэдэг нэр дуудахад тийм хэмжээнд ирж гэн те. Тэгэхээр Муфасад бол Симба аюул дарлоо гэж хэлэхэд ухаан мэдрэл болчихж байгаа байхгүй. Тэрийг бол харчиж байгаа байхгүй. Тэнгүүтээ дараагийн удаа Симбаг аюул давчиж хагаад гүрийн давчид өгч байгаа байхгүй. Одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг шатар дээр хүүгээ дэлгэж өгчөөд идүүлж хагаад тэгээ аруурны ядаг шиг юм болчихж байгаа байхгүй. Айгуу бас ухаалтай. Тэгэхээр хэрвээ Муфаса миний уруудам гэж ингэж чичирдэг биш үү? Өшөө илүү супер одоо хүн байсан бол гэдэг юм уу да тий. Тэгсэн бол Симба аюул дарлоо гэж хэлэх үед ухаан мэдрэлгүй гүхийн оронд ингэсэн бол амьд гарах байсан шиг санагдаж байгаа. Өөрөө Симба руугаагээд заазууга бусад сүрэг рүүгээ явуулсан бол очоод нэг хүн аваад дээр туслах хүн аваад дээр. Гээ явуулсан л тус аахгүй. Уул нь бол гэж надад санагдсан. Ягаад тэгэхээр тэр үгийг сонсоод Симбатай, сорвттай, заазуутай юутай тэгээ пижинж гүйжчихэд тэгэл сандраал яг тэр хэсэг дээр ингээд эрүүл ухаанаар шийдвэр гаргах ийм нэг өөрийн ухаанаа алдчихж байгаа байхгүй. Тэрнэр өөрийн ухаанаа жоохон ашигласан бол
хүнд удаад эргэж явуулаад тэг өөрөө явж болох байсан. Тэрийг бас хүмүүс шүүмжлдэг багт энэ хоёр амар мэдээ яг тийм тулцсан момент тэр болгоныг бодцсон гэж игээд. Гэтэ яг зүгээр энэ ч нөгөө гаргалгаа байсан бол гэдэг имийг гаргаж авч. Хүндлэнгээс харж байгаа болохоор битэрт мангар амархан санагдсан ойлгомжтой. Авах гэх ухаанаар хандаарай. Тэр нэлээд зориглож дөрүүдийг хамаагүй одоо өөрсдийнхоороо задлан ярьлаа. Энэ бол одоо битэрийн зөнцөг. Битэрийн зөнцөг. Тэгэхээр та бүхэнд бас ингээд нөгөө нэг урайлахад тэ эдгээр гоё бүтээлүүдэд дахиад нэг үзээрэй. Дахиад өөр өөрсдийнхоороо бас ингээд нэг бодорой. Дахиад нэг одоо сэргээгээрээ тий. Магадгүй ингээд энд яригдаагүй өшөө гоё юмнууд зөндөө та нарт харагдах байх тий. Симба хүүхдүүдтэйгээ суугаад өмнөх дугааруудыг ч гэсэн тий. Ингээд дахиад нэг үзээрэй. Айгуу гоё мэдрэмж төрдөг юм биш үү? Ер нь штэ энэ кинотерапига хийснээс хойш бас нэг гоё юм юу гэр бүлийн юм чанартай цаг гарч ирж байгаа. Одоо жишээ нь ялангуяа Симба дээр ингээ бүгдээрээ сайхан суужгаад ингээ үдсэн. Тэгээ ингээ бүгд өөрсдийнхөө ингээ бодоод ойлгоод ер нь бас ингээ нэг өөрийгөө нэг шүгээд нэг анзаараад өөр ертөнцийн бүр ингээ амар том гоё сэдвэрөө энэ орох хэвээр байна. Тэгээд тэгэхгүй ингээл өдөр тутамтайгаа ингээд яваад тахаар эндээ айгүйх холилддаг юм байна. Тэгээд энэ гоё кинонуудыг энэ гоё бүтээлүүдийг үзэх хэрэгтэй юм байна. Дахин үзээрэй. Та нарт бас нэг гоё мэдрэмж төрн, бодол төрн, тэ ухаарал төрн. Тийм болохоор дахиад өөрсдөө бас үзээрэй гэж уриалаад энэ удаагийн 4 дахь дугаараа өндөрлөө. Баярлалаа. Баярлалаа.